сонсонгүй. Ерөнхий сайдд энийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө орчуулмааргүй. Төшөв рүү орчуулмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За оройн өдрийн үзэгчтэй энэ телевизээр лавгийн тойм нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид ярилцахаар сэтгүүлч Чулуун бүлгийн Лодо Самбог урьж авчираад байна. За танд өнөөдрийн мэдрэг. За сайн уу лавга. За ажил сайн уу? Ажил сайн. За сүүлийн үед бас ажил ихтэй бужигнаантай. За магадгүй шинэ салбар чих юм уу да улс төрлөө орох гол яваад байна. За ажил хэрэг байна. Даггүй юу? Даггүй төх. Уцааж оролдох цаг бол байт юм байна. За ихэж сэтгүүлч хүн ингээд сонгол болгоноор гаднаас нь хараад гэх юм уу зарим тохиолдолд магадгүй зарим хүмүүстэй хамтарч ажиллаад явж байсан баг. Өөрөө ингээд дотор нь ороод энэ нэг хүмүүс энийг янз бүрээр нэрлэж ийн гэдэг тамийн ард байгаач гэх юм улс төрийн ариун тагшин газар гэх юм зарим нь бол одоо ингээд хоолгаач авилгачдын үр урхаач гэх юм. Энэ дунд нэг ороо явахаар ямар байд юм бэ? Манай боловшка нэг сүүлд нэг жиргсэн байлуу, нийтлэл бичсэн байлуу. Нэг арт түмэндээ тэрвэрлдэг тухай. Арт түмэндээ тэрвэрлээд хацтай гоё мэдрэмжийн тухай ярьж ирсэн. Тэгээ тэр би нэг уншичаад нэрээ бид нар чинь бас их хацтай юм а. Дандаа л энэ хүмүүсээр тэрвэрлж тий нэвтрүүлэг үзэж дэмжиж байгаа хүмүүстэй тэрвэрлж өргүүлж явдаг юм байна гэд хойд бодож ирсэн. Гэсэн яг тэрийг одоо мэдэрч байгаа. Би чи ингээд нэг юм нэр дэвших шинтер болоод тий тэгэнгүүт ч хүмүүс дэмжиж байгаагаа маш их дэмжиж байгаагаа хатуу дэмжиж байгаагаа бүр илүү илэрхийлээд эхэлт юм. Тэгэхээр нөгөө тэрвэрлэл гэдэг чинь одоо ёстой нэг мэдэрч байна. Тэрвэрж аваад өргөөг үүчдэг юм байна. Нэгт тэгээд ажил ихтэлээд юм байна. Тэгээд баахан бодолтой одоо тэгээд сүлдө утсантай бүр пост оруулж амжихгүй л явж шүү дээ. Болох юм ч юм уу болохгүй ч юм уу гэл ингээл. Нөгөө PR-ийн баг энтер гэл нэг үед чинь зөвлөөл за ингэхгүй тэхгүй гэл. Сүлдө тэрэндээ жоохон нэр өвтөх маягтай. Жоохон дураараа унчна. Тэгэл юм оруулчих гал ингэж юу яасан ингээл ийм л баха уулзалтууд донд ингээл өдрөнгөрч байна. Яг одоо дөрмөр гэх юм уу нөхцөл байдлын өмнөх үеийн одоо сурамжаар ч юм уу. Яг тийм ард түмний одоо сонгогчдын жинхэнэ төвөрлөлт их байхад нөгөө талаас нь жинхэнэ нулимт бол асар их орж ирнэ. Тэр бол одоо ер нь мэдрэгдэж байна уу? Үгүй тэгэл яриа л шүү дээ одоо тий хідэн телевизээр цацаал элдвэн зэр ярьж ах шиг байна. Ер нь ингээд хүмүүстэй ингээд тас төвөрлөлтөд ингээд дэмжээд хайфай хийгээд ингээд явахыг харахаар чинь хүмүүс зүүн үрдэг юм байна л да. Тэгээ би энийг л яах гэсэн бэ гэж одоо уриалж байгаа. Ер нь энэ сонгуулийг би өөрөө нэг сэтгүүлчээр ажиллаж байхдаа өргөл зарчим ярьдаг. Энд чинь тэгээд ярихын тулд яриад эсвэл тим имиж хийх гэдэг хэрэг биш шүү дээ тий. Үнэхээр нэг тий. Үнэхээр нэг ингээд цэвэрхэн бай, цэгцтэй бай. Өөрт амар ахгүй юу тий. Алиулах чадхаараа алдаа дутагдал баг гаргая. Ингээ явъя гэж уриалдаг. Тэгээ одоо яг ингээд тулаан жинхэнэ утгаараа нөгөө хүний сайн муу бие биенийхээ дууддаг энэ тулаан руу явж орохдоо хүн тэрэндээ буцаж ч юм уу эсвэл тэрэндээ балмагдаж ирээсэ болохгүй. Би анханасаа хэлж байгаа. Манайх хүний муу муухайг ярихгүй. Шүүмжлэх зарим нэг юм байв шүүмжилж магадгүй. Гэхдээ шүүмжлэхгүй гэж. Ер нь өөрөө яах гэж байгаа л ярина. Тэ? Боломжит хугацааны эхлэхээр тэгин ингэнэ ярьж эхэлнэ. Тэг ер нь арай нэг өөр сонгуул хий. Ер нь сонгуул ш та яаж байдээ. Залуу хүмүүс байна да тий. Зүгээр энгийн сонгуул хий л да. Залуучуудтай хамт. За хоёулаа гэдэг. Би чамтай ярилцлага хийж байгаа дээрээ нэгдүгürt арчлал ярив. За хоёрт энэ парламентын шинэ тогтолцоо гэх юм уу шинэ одоо яг бид бүхний хувьд өмнө харж байгаагүй зүйлийг харах гэж байна. За энэ талаар ярив. За хоёрт залуу хүний үзэл санаа үзэл баримтлалын талаар ярив сонсъё гэж бодлоо. За тэр үзэл баримтлал үзэл санаа бол намын сонголтоос ч эхлэх байх, нэр дэвшилтээс ч эхлэх байх. Эхний асуултаа би сургууль соёлын тухай асууя. Жилийн өмнө гадагшаа сурахгаа явсан. За сургуулаа зогсоочод ирүү төр завсарлага авчаад ирүү бүр болоод төрөөд ирүү. Зогсоочлоо шүү дээ. Нэг виз аваад, оюутны виз аваад явна. Оюутны визэд дагалдуулаад сургуульд орохороо I-20 гэдэг тусдаа юм документ авдаг байхгүй бичиг баримт. Тэрийг
тэрний хугацаагаар үндсэндээ сурна гэсэн үг. Тэр нь сонгогдохгүй гэдэг. Энэ бол бичиг баримт нь бол тэгж олон сар 2 сараар хүнд чөлөө өгдөггүй. Тэгээ сурах гэж ирсэн сураад болиул байл ерөөсөө ийм. Тэгээ нэгэн чөлөө өгөхгүй юм чинь. Тэгээ нэгэнт одоо энд очий тий гэд ингээд энд ингээд ирсэн юм чинь тэгэл үндсэндээ орхиод ирж байгаа юм л та. Шууд. Одоо нэг зориг байна шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэхийн хувьд ч байна. За шин төвшөнд очие, мэдлэг боловсруулаад дэвшлүүлээ, шинэм харыг үзье, суралцъя гэд явсан хувь хүний өөрийнх нь зориг байна. Энэ зорилгоос даваад өнөөдөр нэр дэвших энэ процесс руу орж ирээд улс төрийн үе таалга руу одоо алхмаа хийж штэ. Энэ яагаад энэ сонголтыг хийгээ буцаад ирв? Яагаад тэнд байсан зорилгоо орхиод нураагаад гэх юм уу? Цэг тавиад магадгүй дөрөв ажиллуулсан байж магадгүй л дээ. Ямар шалтгаанаар улс төрийн энэ алхмыг хийж байгаа? Юуны тулд? Аливаа зориг бол нэг зориг л үүдэг шүү дээ. Нэг үр дүн хүсэж яадаг те. За би сураад яах гэж байгаа. За нэгдүгürt юм олж мэдээ. Өөрийгөө илүү хөгжүүлээ. Жохон хийж байгаа ажлаасаа пауз авъя. Агаар салхи оруулъя гэдэг. За хоёрдугаарт сураад өгсөд тэрийг нэг ашиглах хэрэг гарна үстэй те. Юунд ашиглах гэж байгаа? Арчлалыг бэхжүүлэхэд л ашиглана. Бид нар чинь сэтгүүлчд тийм ээ. Улс төрийн оролцогч нөлөөтэй сэтгүүлчд. Инхээр бид нар энэ арчлал хүний эрх хэрэгчлөө энийг дархлахын төлөө ажиллах нь бидний үүрэг болчдөг. Ягаад гэвэл сэтгүүлчдийн ажиллах суурь нь өөрөө эрхчлөө, арчлал. Эрхчлөө, арчлал байхгүй бол чөлөөт хэвлэл мэдээлэл гэсэн ойлголт байхгүй. Чивдэр ингээд суугаад дуртай хүнтэйгээ дуртай юм асуугаад ярилцах боломж байхгүй. За тэгээ би нэг тэнд сургуульд өгсөд ерөөсөө тэгээ явсан. Би саяхны хүртэл ирэхгүй гэл хоёулаа хүртэл ярьжсэн. Хоёулаа Америкт уулзаад бүр ярьжсэн шүү дээ. Чи нэр явахгүй юм, би явахгүй. Би сураад буцсан. Чи миний тухай нэг дэвших юм байна, яригдж чинь гэдэг нэг мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгээ эцсийн дүндээ үнэн л болж таарлаа л да тий. Тэрнээс биш үндсэндээ би өнөөдөр хүртэл Facebook тэр ярилцлага өгчөөсөн хэдхэн сарын өмнөөс өгчөөсөн ярилцлагын тэрийг харахад бол тэр үт хэлж илсэн. Явахгүй сургуульд өгсөн. Тэгээ байжсэн чи байдал бишдсэн. Одоо ингээд нэг 8 жил засаг барьцсан алдаа дутагдал хийсэн бүх юм, хийгээгүй бүх юм тий. Бүх юм ингээд нүдэн дээр нь ил байгаа намтай ер нь одоо юу ярьд юм бэ? Одоо гэтээ тэргүй олон юм байна шүү дээ. Бас хүмүүс чинь уйлал залхалтаас нь ахуулаад сэтгэл зүйн хүнд угаасаа байдаг юм сэтгэл зүй сэтгхүүн онцлогоос нь ахуулаад дээр нь бодтой байгаа энэ зүйлсэн тэргүй энэ намыг солих юм байна. Тэгээ бид нэр өмнө сонгуулиар хүртэл ярьжсэн шүү дээ. Бүтнээр нь өгжөөж хэлэх шалтгаггүй болгож солихгүй бол болохгүй юм байл шүү. Тэ. Тэгээ бүтнээр нь өгжөөж хэлэх шалтгаггүй болгож жагаад хуугаар нь солих. Энэ хооронд арчилсан номыг бичээд авах. Тухай бид нэр ярьжсэн одоо миний тэр яриа бичлэгүүд байж л байгаа. Нөгөө талыг дэмжсэн утгатай ерөөсөө биш. Зүгээр л энэ ардын намыг бүгдэнд нь ойлгуулах хурдахгүй. Тэгээд арчилсан нам бичээд ав энэ хооронд гэдэг. Гүйц дунна гэдэг бол маш их даарна гэдэг бол хувцс өмсхийг хэлнэ шүү дээ. Хүн чинь эсдэг тэр хувцс хүн хайна үстэй. Ингээ бэхжээд ав гээл. Тэгээ ингээ байжсэн. Тэгээ тэрүүгээрээ явж ийн гэд ерөөхдөө бас нэг ингээ судалгаа бодлого бид нар чи харж байгаа шүү дээ. Гайгүйсэн сүүлийн хэдэн сар байхгүй буцаад арчилсан намын нэр хүнд нуунаад ягаад тэгэхээр нөгөө талаасаа тарих угаалт бидний хэлдгээр байнга хэлдэг одоо хэл зүг болсон тийм пропагандаг битүү явуулаад тэгээ тэрэнд нь хүмүүс автаад байдал биштэй тэглэхгүй дахиад нөгөө нэг гардаг гэд ялдаг одоо ингээд үргэлжлэн явж байгаа авилгын систем чинь үргэлжлэн явах гэдэг байхгүй хөлс өөр нь алдагдахгүй тэгээ дээр нь ямар ч дохио хүн байхгүй бодтойгоор одоо ингээд хоёлоо бодъё те бодтойгоор яг эднэрт ингээд хүчтэй дуу хоолой болоод өөдөөс нь сөрөөд зогсох тэр хэлэх юм нэг сонсдог хүн олон тийм хүн яг байна уу жишээлбэл залуу хүн байхгүй байгаа таахгүй. Тэгэл за энэ яг юу боллоо болохоо байчлаа. Тэгээ дээр нь одоо манай сэтгүүл зүйн салбар тэрэнд нөлөөлж байгаа байдал альж талаараа шүү. Дарамтын талаас шууд хаах бах. Одоо тэгээд мөнгөөр ч юм уу те бүгдийг ингээд нэг хэвэнд байлгаж байгаа тэгээд хийж байгаа юмуд нь амар шүү дээ. Тэгээ энэ бүгдийг хараад хүний уур хүрд юм бэл. Ер нь гадаад байгаа монголчууд яагаад тийм амар ууртай байдаг вэ гэхээр хөндлөн гоё газар тэ тухтай
гоё газар ингээд амьдрахаараа эх орноо харьцуулаад идэв юм л. Тэг би Монголдо очимоор байна тий. Би Монголдо яагаад ингэж амьдарч болдгүй юм бэ? Гэт инкээрээ эрх баригчдыг үргэлж ингэ зэмлж идэг. Тэгээ нөгөө эрх баригчд нь чаддгүй болохгүй байгаа, болгоогүй, болохыг хүсээгүй энэ эрх баригчд нь дахиад эрх мэдлээ өргөжлүүлнэ гэдэг дээр бол сэтгүүлч би бол тэсгүй юм байна. За, залууны дуу хоолой хэрэгтэй. Шүмжилт байр суурь хэрэгтэй. Ярих өнцгүүд дээр нь тодорхой тий одоо бид нар чинь хариултууд хэрэгтэй. За, энэний цаанд би тэгээд нэг асуугдахыг гэж бодож байгаа юм. Улс төрд орно гэдэг бол чи бол ингээд ардчилсан нам дээр ороод ирлээ. За, яг энэ эрх баригчид гэж хэллээд байгаа яг энэ ардын нам зэглэж байгаа үед өөрийнхөө дуу хоолой хүргэх ёстой гэж хэллээ. Энэний цаанд чи энэ алхмыг хийснээр улс төрлүүд орж иж байна. Улс төрийг ер нь улс төрч байх ёстой юм байна. Би улс төрд ер нь явах ёстой юм байна гэдэг бодол өмнө ер нь төрж исэн юм уу? Эсвэл гинтийн шийдэл байсан юм уу? Ерөөсөө тийм улс төрд би байх ёстой. Улс төрд зориг тэгээ сууж исэн байж болно шүү дээ. Одоо хүмүүс тэгж шүү дээ. Тийм байсан бол би жилийн өмнө Америк явах биш. Хаан улд өргөт ямар нэгэн сургалт чуулган мөн үү те нэг клуб үүсгээд юу гэдгийг нөгөө үлзий тороол руу уяач дээр очиод дээл өмс суугаад дууж нэвтрүүлэг хийгээд мөн үү те тэгээ нөгөө тэр хөдөө аж ахуйн салбарын тухайн бүс нутгийн хэмжээнд яаж энийг мал аж ахуй те малчтай амьдралыг ямар байлгах уу гэдэг ийм ярьцсан энэ төр одоо энийг улс төрийн хүрээнд туслахаа гэж ярьдаг штэ одоо тийм юм хийгээ явж байгаа юм шүү жишээлбэл те хэрвээ үнэхэр би улс төрд би орноо тэхийн тулд эхлээд танигдээ тэгээ улаан балыг хий тэгээ ер нь 24 оноос би улс төрд орно гэжсэн бол 23 оноос ч юм уу 22 оноос ч юм уу эхлээд тэр ажлаа эхэлж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хил даваад алга болчдөг, суурна гэдэг таг алга болчдөг. Тэгээд Facebook нэвтрүүлгээр ороод би дэвшихгүй энэ тэргээ яриа сууж идэг тийм. За, намын сонголт сэтгүүлч бол ер нь за яг хуу барууны орнуудад ингээд дэмжиж байгаа тал үзэл санаагаа бол шууд илэрхийлждэг. Тэр талдаа зогсоод бат бих явждаг. Ингээд зах зээл нь байгаа учраас. За, манад бол ер нь надад ч одоохондоо хэцүү л байна. Гэхдээ ер нь энэ лөө явах хэрэгтэй. Сэтгүүлч хүн аль нэг намыг сонгохоор олон нийтийн зүгээс энэ дээр өмнө нь миний харж байсан өнцөг, өмнө энэ хүний хэлж байсан өнцгүүд аль талдаа байсан болоо би туурдсан биш үү гэдэг бодол төрж магадгүй баг. Яагаад ардчилсан намыг сонгосон? Ер нь хизээ намд хэлсэж үү? Намд ирээд хэлсээд ирээд үбэхээ нэг шум боллоо. Шууд ингээл явсан юм шүү. Тэг штэ. Ер нь энэ улс төрийн намд чинь дөрмөр тийм боломжууд байдаг байхгүй юу? Бага юу те. Тий. Намын одоо үбэхээ улс төрийн зөвлөл тий эднэрт чинь бол нөгөө нэг энэ улс төрийн шийдвэр гаргах эрх нь байдаг байхгүй. Улс төрийн нам бол ялах гэж байдаг. Ялаад яах гэж байгаа гэхээр үзэлснээгээ хэрэгжүүлэх гэж байдаг. Үзэлснээгээ хэрэгжүүлж яах гэж байгаа гэхээр тэр нам ардчлалын нам шүү дээ тий ардчилсан нам. Ардчлалаа бэхжүүлээ. Тэгээ энд хэн бодтой ялд авчрахад нөлөөлөл үзүүлж болох вэ гэдгийг бодтол хардаг байхгүй. Тэгээ судалгаанууд хийж идэг тогтмол. Тэгэл боломж гаргаад ингээл явдаг. Энэ бол тийм нөгөө нэг компанид дүүгээ аваад эсвэл нэг юм хамаатныхаа хүүхдийг ажилд авч байгаагаас шал өөр ойлголт. Тэс өөр ойлголт. Тэгээ улс төрч нь өөрөө тийм их хурлын ялангуяа гишүүн гэдэг тийм тусдаа мэрэгжил энэ төр байхгүй штэ. Энэ бол төлөөллийн байгууллага тийм. Төлөөлөл гэж юу гэлэх юм? Арт өмнө ер нь ямар хүмүүсээс бүрддэг. Тэ тэднэрт санаа бодлыг нь дамжуулах гүүрийн л ажил хийн штэ тийм хийх гэж л очиж байгаа штэ. Тэгэхээр энэ дээр бол тийм боломжит хүмүүсийн ирэлт байнга л гарч идэх нэгдүгээрт. Хоёрдугаарт яагаад ардчилсан нам юм бэ? Өөр ардчлалын төлөөх намууд байгаа штэ гэж тийм. Тэгээ дээр нь ардчилсан нам надад үзүүлсэн нам чи хамт байгаа мó гэдэг асуулт тийм. Ардчилсан нам чи өөрөө ер нь ардчилсан нам муу юм уу гэдэг асуулт. Ардчилсан нам чи ер нь ардчлалыг хамгаалж чадах юм уу гэдэг асуудал ч бас ярьж болохоор. Энэ яагаад энэ асуулт гарч байгаа вэ гэхээр эргээл бидний асуудал байхгүй. Бид нэр өөрсдөөс асуух хэрэгтэй байхгүй. Ардчилсан намаас яг хэдэн хүний бид нар таних юм бэ? Ардчилсан намын шийдвэр гаргагчдаас ер нь ингээд шийдвэр гаргаж явж исэн хүмүүсээс яг бид нар хэдэн ширхгийг таних юм? Бүр ширхэглэж хэлье тийм. Таньдаг хүмүүсээр л бид нар төсөөлдөг байхгүй. Жишээлбэл их хурлын гишүүн нэг ардчилсан намаас сонгогдсон нэг их хурлын гишүүн урталтаа нэг ийм малчтын зээлийг тэгэл мэгэлгээ бичиг тавингууд ардчилсан нам ингээ балаараад эхэлдэг гэж ярьж ивэл тэр бидний асуудал байхгүй. Тийм бооз
Энэ арчилсан зам чинь 180 мянган гишүүнтэй. Энэ дотор чинь бидний танихгүй тэр үндэсний бодлогын хороо гэдээ байж байгаа. Бидний танихгүй шийдвэр гаргадаг өчнөн ялангуяа залуучууд байдаг. Либерти амраа хэлсэн байл шин. Арчилсан намаас ингээд дэвшиж чадаагүй. Гэхдээ нэг юм ойлгосон шүү би гэж. Энэ юу вэ гэсэн чинь арчилсан намд үнэхээр мундаг залуучууд байд юм байна. Үнэхээр энэ үзэл санааг тээдэг эрхчлөөний үзлийг тээгч залуучууд хамгаалж залуучууд байд юм байна штэ гэж байгаа. Тэр бид нар таньдаг хэдхэн улс төрчнийг гарын 10 багтах улс төрчдөө зургатаар хараад мэдээг нь бичээд яг тэрүүгээрээ бусдыг бүгдийн дүгнээд идэх байхгүй. Гэтэл тийм биш. Бүхэлдээ арчилсан намын дарга гэдэг хүн бол энэ намыг төлөөлж байгаа. Сонголт энэ хүнийг харж хийгдэн. За ялангуяа энэ холимог тогтолцоон дээр. Дөнгө сая таны хэлдэг тэр малчтын зээлийг тэгэл гэдэг зүйлийг арчилсан намын дарга өмнөө самбар болгож тавьчаад мэдээлэл хийгээ суучсан шүү дээ. Энэ танаа үзэл санаатай энэ гээд яг нийцэж байгаа юм уу? Үгүй арчилсан намын дарга өмнөө тавьгүй шүү дээ. Арчилсан намын даргын өмнө байсан. Даргын өмнө шүү дээ. Зураг нь өнцгөр нь харахаар бүрдор шигшин тавьсан байхгүй урдталтаа. Арчилсан намын дарга тэгвэл тэрийг тусдаа та мэдээлэл хийж захта тавиараа гэж хэлэх боломж байх уу? Энэ өөрөө арчилсан намын дарга тэр хурал дээр маш тодорхой тайлбарлаж хэлсэн шүү дээ. Арчилсан нам бол арчилтаа нам. Арчилсан намд улс төрийн нам гэдэг онлын үднээс аваад үзэх юм бол үзэл бодлоор нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс хэлэх гэдэг шүү дээ. Гэхдээ арчилсан нам бол бусдын бодлыг хүндэтгэн үгүйсэхгүй. Олонхоор хэлцэн шийдвэр гаргана. Нэг бүрдорж гэдэг гişүн урдаа юм тавингууд бойл гэдэг нам биш. Ардын нам бол тэгдэг нам байхгүй. Зааж хараалаа та. Тэгнэ үстэй ардын нам оюун эрдэнэ хажууд амар уйсгалан тэ одоо юу гэдэг татварыг буулгана энэ төр гэдэг ч юм уу тэ. Ингээд тавих юм бол тавьдаг дээр нь гацсан штэ. Ягаад байгаа юм бэ чи? Болч. Шууд энийг өөрөө онцлогтой өөр байхгүй. Одоо танаас асуух нэг асуулт байна. За яг саяын хэлдгээр ардын нам бол нэр дэвшүүлэлт бол сая хийлээ. Гарч ирээд дэвшгүй болсон хүмүүс нь хүртэл намдаа баярлаа талархлаа гэж яваад өглөө. За арчилсан нам дотор одоо хэрүүл зодон ч юм уу да тийм юм болсон юм байна. Бичлэг харахад. Би эндээс нэг зүйл асуугаад. Хоёулаа хааш тал нам ярьчлаа. Намын үзэл санаа ярьчлаа. Арчилсан нам бол либерал байна. Арчилсан нам бол ингээд бүх хүний үзэл санааг дээдлж байна. Зөв. Гэхдээ тэрийг дээдлж гин гэдэг нэрээр наан нэг юм утгагүй нөхцөл байдал үүсэж байгаа юм шүү. Алийг хэнийг харж бид нар дагж явах хэрэгтэй юм бэ? Хэдийгээр үзэл санаа нь өөр байсан ч гэсэн тэрийгэ хилцээд олонхороо арчлаараа шийдвэрээ гаргаад бид нар энэ тэтгэврийн малчтын зээлийг тэглэх асуудлыг дэмжихгүй. Эсвэл бид нар энийг дэмжинэ гэд шийдэл гаргах хэрэгтэй юм шүү. Тэр шийдэл гарахаас өмнө ингээд ойлгомжгүй нөхцөл байдлыг яг энэ үгнийхээ цаана арчилсан нам олон жил агуулж ирлээ шүү дээ. Нэг гишүүн нь үг хэлж байгаа байхгүй. Нэг гишүүн нь өөрийнхөө байр суурийг хэлж байгаа байхгүй. Энэнийг гишүүний үзэл бодлыг бойл гэдэг чинь одоо чи бидний тарихынд над хүний эрх хэрэгжлийн тухай ойлголт бас байхгүй болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Гишүүнийг бойл тэрийг наан ингэж цаагаараа яриад эцсийн шийдлээ хүмүүст хэл энтер гэдэг те. Үзэл санаа дээрээ ер нь зогсох хэрэгтэй шүү дээ. Нам. Баруун төвийн үзэлтэй. За тэгээд бид бүхний мөрийн хөтөлбөр, бид бүхний зорж байгаа үзэл санаа бол энэ юм аа. За таны ярьж байгаа юм бол таалагдахгүй байна. Таны ярьж байгаа юм бол өөр байна гэдэг зүйл яригдах ёсгүй гэж юу? Би бол яригдах ёстой л гэж бодож байна. Ингээд бичгүүрээд ороод ирэхээр юугүй наатаха болох юм. Манайх арчилсан намжийг бүрд оржоо бойл наатаха гэх юм. Бүхэлдэн бүлгийн дарга нь гишүүдтэйгээ өмнө 2 удаа би буруу санааг бол тэгэхээр энийг бүрд оржоолс асуух хэрэгтэй. Би одоо асуучих л та. Би одоо энд суудсан болохоос сэтгүүлч биш болчиход байгаа юм биш шүү дээ. Бүрд орж яагаад тийм юм хүсч арчилсан намын гишүүн байж ийм ярьж байгаа. Зөв малчтаас нэг хідэн оноо цуглуулах гэж л тийм ярьж штэ. Ойлгомжтой штэ. Тэгээд нэг хамтраад хурал хийх гингүүд бүрд орж урдаа бичиг тавьчихж байгаа нь арчилсан намыг тэнэг харагдуулж ингэж тэнэг гэж харж байгаа бол биднэрт асуудал байна штэ. Тийм биз дээ. Одоо үндэсний бодлогын хорооны хурлын маргааныг ярьж байна. Би 2008 онд үндэсний зөвлөлт хороо гэж байсан юм. Үндэсний зөвлөлт хороонд сууж байгаа тэнд аюулын болж исэн. Тухайд Facebook л байгаагүй байхгүй. Тийм л юм болдог. Ардын намын урлууд ч аюулын болж исэн. Ардын намын бүр нэр бүхий гişүүд 2008 онд 9 онд 8 онд сонгуулийн өмнө одоо энэ тусгаар тогтнолын ордон гэдэг хуучин махны байр байсан шатдаг. Энэ байрны дотор жишээлбэл нэг нь одоогийн нэлээд том албан тушаалтан нэг бас нэг гайгүй гişүүн мишүүн болцсон байсан хүнийгээ өрөөнд зодоод
шүдамын унтал зодж исэн тохиолдол байж л байдаг шүү дээ. Аль алинд нь ийм ширүүн маргаан зүгээр ил болдог, нууц болдог, далд болдог. Энэ хоёроор л ялгаатай. Бүр ингээл маргаан болдог байхгүй. Аль эртнээсээ. Яг тэгэхээр би 7-8 оноос хойш мэдээд шүү дээ эдгээр чинь ингээд үйл явдлууд дээр нь явж исэн ингээд хин ямар вэ? Энэ аль намд нь юу болдог вэ? Үзэхээний хурал гэж амарын болдог байлаа. Одоогийн эрдэнэ дарга маргачин ширүүн байлаа шүү дээ. Бас л ярил юм одоо энэ лайв хийгээд байгаа нөө намын гişүүд тийхгүй шүү дээ. Эднэр харин утас барчаал камер руу хараад хашгирж байгаа бол тэр утасгүй байх цаг үеийнхэн чинь болвол хүн хүний нүүрдүү очиж тэр хилдэг юм а хэлнэ гэд боддоо идэг сөөлдөө. Одоо бол уураа утсандаа гаргаад байна шүү дээ. Тэгэхэд их сүртэй харагдаад байна шүү дээ. Тэр үед утас байхгүй. Хилх үгээ нүүрэн дээр нь. Үг авалцахгүй бол гар савалцдаг. Ийм л байсан шүү дээ. Ер нь бол. Одоо бид нар зөвхөн Facebook дээр болчоод нийгмийн олон асуудлууд, энэ улс төрийн асуудлууд, намын дотоод асуудлууд дээр амар ингээд зөвхөн баларчжээ, дампуурчжээ гэдэг байгаа. Нэг бол үнэхээр өмнөх юм а мэдэхгүй байна. Хоёр гэвэл зүгээр л шинээр мэдж байгаагаа юм ийм болчлоо гэж шууд үгнэлт хийж байна гэсэн үг байхгүй. Одоо би анх удаа хевс харчаад энэ ямар гоё юм бэ? Юм хөгжчихжээ гэж яриад ээж болохгүй гэсэн. За нам бол институт болж явах ёстой гэдэг зүйлийг бол одоо судлаачид улс төрийн өрөөнийхэн ярьдаг. Энэ дээр яг ямар бодолтой байна л одоогийн үед? Үгүй яг хөт. Одоо жишээлбэл институт болох ёстой гэдэг дээр одоо наад маргаан эсэн бусын юмнууд ингээд зохион байгуулалтын ажлууд те бодлогын ажил, төрийн бодлогын ажил, намын бодлогын ажил, намын улс төрийн ажил гэдэг чинь шал өөр хоёр зүйл байхгүй. Хойлоод байгаа. Намын улс төрийн шийдвэрүүд, улс төрийн үйл явдал тэ улс төрийн үүднээс авч байгаа арга хэмжээ, төрийн бодлого хоёр чинь бас өөр шүү дээ. Одоо төрийн ажил энэ төр чинь тэ энэндээ зүгээр нөлөөлдөг л босгол нөлөөллийн жин хэр байгаагаас Монголын улс төрийн нөхцөл байдал яаж харагдаж байгаа вэ гэдгээс биш тусдаа зүйл шүү дээ. Нэр дэвшүүлэлт дээр за миний сонссноор бол ардын нам дээр бол саяхан арчилсан намаас дутгааргүй л маргаан зөрчил үүссэн зурагтай байл. Тэд нэр нөгөө цагаан байшинтай дарчиж байгаа штэ. За тэгээд нэр дэвшихгүй болсон хүмүүс нь гарч ирээд за би өөрөө нэр дэвшихгүй гэсэн юм аа. За намдаа баярлалаа. Боломж олгоё гэх зүйлийг ярьж байна. Гэхдээ тэд цаанаа бол асуудал ярьж л байсан байна. За арчилсан нам бол ил ярьчлаа. Нэр дэвших боломжтой болоод тойрогт дээрэс нь жагсаалтад орсон хүмүүс нь за би нэр дэвшихгүй би болио гэдэг зүйлсийг яриад. Энэ ингээд энэ арчилсан нам бас л институт болж чадаагүй байгаагийн илрэл юм шүү. Чи институт авилга тойрсон бүлэгл схем хоёрын хүчийг харьцуулаад байна. Боломжгүй. Одоо чи ингээд институт ардын намынхан институт болохоор ингээд төлөвшсөн тэгээ зохион байгуулалт нь яс тогтцсон систем нь ингээд тогтцсон болохоор намын шийдвэрээ хүндлээд гарч ирээд за намдаа баярлалаа гэж хэлж гин гэж итгэж байгаа юм жишээлбэл. Үнэхээр нам бидний нам, миний нам минь, хайрт нам минь тэ тэгээ би бол энэ намын гишүүн учраас намынхан бодлогыг дэмжиж шийдвэрийг дагах ёстой гэж гарч ирээд баярлалаа гэж хэлж гин гэдэгт үнэхээр итгээд байгаа юм тий лавга чи. Чи авилга хулгай асуудалтай учраас дагахаас өөр аргагүй байна гэж хэлж байна. Хүчтэй нам, мөнгөтэй нам, эрх мэдэлтэй нам тэ тэр хүмүүсээр тэгж хилүүлэх юмыг ардчлан намтай харьцуулахад хийж чаддаг байхгүй. Айлгаад байна гэсэн үг. Айлгахаас гадна баярлуулаад байвал яах вэ? Тэ? Тэнд нэг дэвшигчсэн нөхрийг болиулаад уурлах гэж хахтан цаа чи тэгэл ингэчээчтэй манайх ялна штэ. Мөн үү? Тэгээ чиний наад нэг хамт дүүнэр мөнэр бид нэр одоо мартчихад байгаа юм уу те? 60 тэрбум. Өрөөндөө сууж агаад яаж бүр газрын даргаас нь авах бол хэлцэн даргаас. Энд чинь хүн намын бүр өмнөх хөдөлмөрийн үндсэн нам байхад хурал дээр нь хүртэл яригдчихсэн тухайд дэлгэцээр ингээд бүр үнэлгээтэйгээ байж байгаа зургийг мөнх цэлмэг гаргаад тавьж илүү яаж илаа. Хин гаргаад тавьжлаа. Би нэвтрүүлгээрээ бас тэрийг ярьцлаган дээр тэрийг нь дэлгэцэн дээр гаргаад ярьж л бас танаа хурал дээр ингээд энэ аль эртний байдаг юм байхгүй юу? Эн чинь юу гэж юм гэхээр за чи дэвшихгүй байж болно. Дэвшихгүй байлаа гэж бодгоо чи намдаа энэ хэмжээний ханд өргөөд тэгээд
бүр яамдын газар хэлтсийн дарга агентлагийн газар хэлтсийн дараагаас ахуулаад төрийн сайд хүртэл ингээд суудлуудыг үнэлсэн байсан мэт мартцсан уу те? Энэ штэ. Одоо энэ тэр схем дэлгэцэн дээр танилцуулахгүй, өрөөндөө танилцуулахгүй, гадагшаа яригдахгүй л гос тэр яриа явж штэ. Тэр дэвшигч байгаа хүн гарч ирээд тайвширч ингээд чинь нийгэм аваад амьсгаан дарагдал бууж ирж байгаа штэ. Тэрнээс ингээд олон нийтийн дэмжлэг ботцсон. Өөрөө судалгаа юм хийцэн. Тэрний өгшөрсөн байна уу хамаагүй. Тэгээд энэ эрх мэдэл чинь дасцсан хүмүүс нэг намын дарга гэ баг энод эсвэл нэг баг гурвлгийн хэдэн баг энод те. Чи битэд дэвшээ гэхээр гарч ирээ баярлаа гэдэг тийм энд итгэн гэж байж болохгүй шулаагаа тий хэдүүлээ. За Ардчилсан нам гишүүнээр илсээд Ардчилсан намын одоо галтгуур руу орж ирсэн хүний хувьд олон нийт бол Ардчилсан намаас эв нэгдэл өсөж байна. Эв нэгдэл гэдэг нь өрсөлдөөн гэсэн. Тэгш өрсөлдөөнийг л хүсэж шин ардын намтаа өрсөлдүүлэх гэдэг. Дотор нь ороод харахаар одоо яг ямар байд юм бэ? Эв нэгдэлтэй юм байлаа. Бидний төсөөлж байгаагаас илүү юм байлаа. За 2 3 хүний асуудал байна. 2 3 хаан штэ. Зүгээр одоо ингээд нэр дуртахад 2 3 хаан хүн байгаа. Нэг одоо энээсээ бүр ингээд болийл гэж байгаа байхгүй. Одоо энэ үе солих тухай ингээд битүү яриа явж штэ. Зарим нь ингээд яг үе сольж байгаа нэртэй нэг нэр сольж байгаа шиг байна те. Яг боддоор энэ Ардчилсан намын дарга бол энийг жинхэнэ утгаараа хийж ийн удаа гэж харж байгаа штэ улс төрийн хувьд. За яаж? Саний нэр дэвшилтүүд те. Нэр дэвшилтүүдээр хуучин хүмүүс орж иж байгаа янз янз юм ярьж байгаа шиг байна лээ. Хоёр нэр дэвшилтүүдийг бол хүмүүс бол маш их харьцуулж харсан штэ. Ардын нам бол байж болох хамгийн аятайхан дэвшилт хийчлээ. За Ардчилсан нам бол байж болох хамгийн таарах хүн нэр дэвшүүлэлт хийчлээ гэдэг шүүмжил бол байна шүү дээ. Нэг хэсэг нь л тэгж байгаа шүү дээ. Нэрс тэр нэрсийг харахаар бид бүхэн авилгач, хулгаач, нүрсний хулгай гэж 9 жирийн зүйлд холбогдчихсэн хүмүүс байж л шүү дээ. Ийм ингээд харьцуулж харахын тулд нэг тэнцүү хэмжээнд авиж тавихын тулд аливаа нөхцөл ялангуяа одоо ямар нэгэн бараа бүтээгдэхүүн биш ийм институцийг те тавихын тулд бод нөхцөлийг үнэлэхгүйгээр харьцуулах боломжгүй байдаг. Ардын нам 8 жил засагласан. Тэ? Ардын нам 8 жил засаглаад ер нь засагласан шүү дээ. Энэ нам ер нь л засагласан. За тасралтгүй дангаараа шахуу 8 жил засаглалаа шүү дээ. Ер нь дангаараа. Инхээр чин бид нэр ингээд харьцуулаад харахаар ардын нам хүний нөөц нь сайн болчихж байна. Ядаж хүмүүс нь ингээд танигдаад юу чадах чадахгүйгаа харуулад ингээд явчихж байна. Ардын нам чин Ардчилсан нам чин болохоор ялагдаад тэгээд дээр нь дотроо ингээ бужигнаад тэрийг нь ашиглаад нөгөө том нам нь дээрлэгсээр байгаад бүтэн нэртэй бүлээн зүстэй амт үлдээгээгүй байхгүй. Нэгт хоёрт эрх бариагүй учраас ажил хариуцсан хүн байхгүй учраас юу чадах чадахгүйгаа харуулаагүй учраас хүмүүс нь мэддэхгүй байхгүй. Энэ хоёрыг бид нэр жингийн тухайн дээр тавьчаад энэ илүү юм а гэж харьцуулах ямар ч боломжгүй зүйл байхгүй. Боломжгүй. Одоо ингээд та нар ингээд зүгээр өнгөрсөн 8 жил бид нэр ямар хүмүүсийг шинээр таньж энэ улс төрд орж авсан юм бэ? Ардын намаас гэт ингээд харахаар бид нэр мартцсан. Санахгүй. Эзэнэл байсан юм шиг л байгаа штэ. Нэр дурдаад яах вэ? Шинэ хүмүүсийн талаар бол би яриаг. Тэр нэр дэвшүүлэлт, тэр нэрсийн жагсаалтын дунд хуучин өөрсдөө дэвшүүлэхгүй гэж ярьж исэн хүмүүсээ жишээлбэл оруулсан байна. За тодорхой хэлэхэд бодлого нийгэм олон нийт ер нь л энэ дээр маш их анхааралтай харж байна. Яагаад гэдэг асуулт үргэлж дагаж явж байна. Хөгжлийн маг, нүрсний хулгай, төмөр зам. Одоо сүүл тэгээд цэргүүд яалаа хийлдэж үлээд тэ. Тэгээ ийм хүмүүсийг ингээд оруулаад ирсэн ямар учиртай юм бэ л гэдэг дээр. Шинэ залуучууд би чиний хэлж байгаадаа яг адилхан байр суурьтай байна. Яг үнийг бол би шууд сулуух нь сэтгүүлчийнхээ өөр хэлье. Чи сэтгүүлчийн хувьэр бол одоо шаардлагагүй шүү дээ. Чи улс төрчийн хувьэр ярих хэрэгтэй. За аль нь ч байсан. Ер нь би улс төрч байсан сэтгүүлчтэй тийм. Юу ч хийсэн сэтгүүлчтэй хэлсэн. Тэгээ улсын хурлын гишүүн гэж мэрэгчл байхгүй шүү дээ. Аль нь хувьэр хэлье. Ардчилсан нам хамгийн нэгдүгээрт хамгийн түрүүнд нэгдэж нийлээд сонгуульд орох шаардлагатай байсан шүү. Тэгэхээр л гарцаагүй учраас хүчээр л орж ирсэн юм те. Өмнөх дарганаараа яагаад байсан гэхээр үгүй гэдээсэн байхгүй. Гол зорилго нь юу юм бэ? Хүмүүс дургүй байгаа юм чинь тэрэнд үгүй гэж хэлэх нь гол зорилго юм уу? Улс төрийн намын даргын хувьд намаа аваад улсын хурлын сонгуульд бүтэн тэр бүрэн хүчээрээ орох нь юм уу? Тийм биз дээ. Хамгийн ихний зорилго бол бид нар намаа бүтэн аваад бүтэн энэ тулаанд орох нь нэгдүгээр зорилго байна үз.
Тэгжээж бид нэр дараа дараагийнхаа энэ өөрсдийнхөө хүсэж байгаа юмыг, өөрсдийнхөө алдаад байгаа юмыг энэ алдагдаад байгаа арчлалаа тэгжээж нэг юм ярих юм биш үү? За нэг судал Батулгад алдах нь хайрын юм байж л тэг хүмүүсийн одоо чиний хэлж байгаа хүмүүсийг хард нэг судал. Дагаад бид нэр хідэн судалтай болох юм жишээлбэл. Бүтэн орснороо бид нэр хідэн судалтай болох юм. Бид аль нь илүү том үр дүн юм бэ? Хүслээ хоош нь тавина гэдэг бол хамгийн сайн манлайлагчийн хийх ажил. Өөрийн хүслийг хоош нь тавих нь. Өөрийн бодлыг хоош нь тавих нь. Бодит байдлыг харах нь, тэсэх нь, төвчих нь, зодтолдох нь биш. Ардчил намын бүх дарга зодтолцсон шүү дээ. Бүх дарга нар хүмүүстэйгээ уулзч чаддаггүй л байсан байгаа үстэй одоо харахаар өмнөх дарга нар хүнтэй уулзч чаддаггүй, ярьж чаддаггүй, сонсч чаддаггүй, хүлцэж чаддаггүй. Дарга нараар цуглуулад нэг асуудал яри хоолнд орё гэхээр уулздаггүй юм гэсэн шүү дээ. Гандвар дараа өөрөө хэлсэн надад. Тийм тэр чинь хэдэн сарын өмнө бас нэлээд тэрнээс хойш бүгднтэй нь уулзсан баг шүү дээ одоо. Тэгэхээр энийг улс төр гэдэг байхгүй. Улс төрч ялангуяа лидер манлал хийдэг хүн гэдэг бол энийг хэлдэг болохоос биш. Зүгээр л ингээд сэлэм эргүүлээгүй байхыг хэлдэггүй байхгүй. За хоёулаа намтай холбоотой асуудлыг арай л удаа ярьчлаа. Сүүлийн асуулт. Саяын чиний хэлдэг намтай холбоотой сүүлийн асуулт шүү. Саяын чиний хэлдэг бүтэн байлгаад сонгуульд орох нь эхний зорилго. Яаж хийж байгаад сонгуульд ямар нэгэн байдлаар ялт авах ч юм уу. Олон болох. Одоо байгаа амжилтаа ахиулаад явах нь саяын чиний хэлдгээр хүмүүс ажил хийж үзээд институт болоход нь хүмүүсийг төлөвшөхөд нь шинэ хүмүүсээ таниулахад нь ач холбогдолтой авч. Энэ хоёрын төлөө миний дөрөвний асуугаад байгаа хэдий нэр дэвшил таалагдахгүй байсан ч гэсэн хэдий олон нийтэд тэр асуудал нь хүрэхгүй байсан ч гэсэн нам институт болоод би нэр дэвшихгүй гэдгийн цаана ардчилсан намын нэр хүнд унаад байгаа байхгүй. Намайг яагаад энэ жагсаалтын дээшээ бичиггүй юм бэ? Би энд орох ёстой шүү гэдгийн цаана унаад байгаа байхгүй. Ийм учраас л институт болох нь илүү чухал юм байна. Ийм учраас л илүү бодолтой суурьтай байх хэрэгтэй юм байна. Ингэж чадахгүй хүмүүсээ анханасаа хамт байлгахгүй байх нь ирээдүйдээ хэрэгтэй юм байна л гэсэн бодолтой сууж байна. Институт болно гэдэг бол худлаа болохыг хэлэхгүй. Булгайгаа нуухыг хэлэхгүй. Институт болно гэдэг бол зохион байгуулалтын хувьд бол төгөлдржихийг хэлж байгаа. Зохион байгуулалтын хувьд төгөлдржих, худлаа хэлэх, худлаа байх, ашиг хонжоогоор сүлбэлдэх төрийн албыг арилжих, наймаалцах ханцун дотроо энэ институт болж байгаа хэлбэр ерөөсөө биш. Институт болно одоо ингээд жишээлбэл тэнд байгаа хүмүүс ууралж штэ. Тэнд байгаа хүмүүсийг уурлангууд арчилсан нам бужигнжина гэж мэдээлж байгаа сэтгүүлч бидний хим хэмжээ. Бид нэр арчлалыг хамгаалах хэрэгтэй байхгүй. Одоо би нэг Улаанбаал товчтой нэвтрүүлэг маань хүнд ятгахгүйгээр нөхцөл байдлыг задлаад ийм юм болж байгаа. Ингэх юм бол бид нэр ийм юм руу явнаа энэ гэж тайлбарлаад энийг хэрсэн үзэгч та ойлгох хэрэгтэй байна гэж тий санал болгодог нэвтрүүлэг яагаад хийсэн бэхээр энэ байхгүй. Болж байгаа үйл явдлыг хараад дүгнээд өөрийнхөө гаргах эсвэл болж байгаа үйл явдал дээр анализ хийгээд аль нь алигөөрөө явбал ямар үр дүнд хүрэх юм бэ гэдгийг гаргаж тавих нь сэтгүүлзэн үүрэг. Бид нэр ингээд үйл явдлыг хараад өөрсдөө үнэлэмжээрээ эднэр бужигнчлаа. Тэгэд тэрийгэ тавьж энэ сэтгүүл зүв биш. Энэ бол коммент. Энэ бол анализ биш. Яг тэр хүмүүс бужигнаад эхлэнгүүт бид нэр үр дүнгийн бодох хэрэгтэй шүү дээ. За эднэр ингэснээр арчилсан нам ингээд ямар юм байх юм. Арчилсан нам бужигнахаараа манай Монголын маргаашийн нийгэмд ямар асуудал үүсэх юм. Ер нь сөрөг хүчин нь ингэ болцохоор яах юм. Та нар бол хэлж байна. Дотоод зохион байгуулалт арчилсан нам гоё гэж. Арчилсан нам худлаа байхгүй. Байгаач хүн бэнли анханасаа. Тий. Тэгэхээр энэ бол явдгаараа явна. Хүмүүс хэлдгээрээ хэлнэ. Хамгийн гол нь арчилсан нам байгаагаараа хүлээмжшөрөх хэрэгтэй. Өнөөдөр ингэж байгаа арчилсан намыг та нар яагаад урагшаа гарч ирээд байлдахгүй байгаа юм бэ? Ямар үлбгэр юм бэ? Арчаагүй юм бэ? Ардын намтай яагаад үзэлцэхгүй байгаа юм бэ гэж. Өнөөдөр хараа ингээд миний бүр ингээд илэрхийлж байгаа байр суурь тэр байхгүй. Сонгогчдыг бид нэр яхаараа дандаа, ер нь хүмүүсийг бид нэр яхаараа дандаа. Ингээд бид нэр одоо улс төрийн намууд нь нэр дэвшиж байгаа хүмүүс нь чи энийг бод. Чи ингэж бод. Тэ? Ингэж яв гэж. Арчилсан нам ягаа өнөөдөр юм бэ гэхээр маргаал нь ажиллаж байгаа байхгүй юу? Арчилсан нам өнөөдөр ардын нам ингээд сүүлийн бүр хэдэн саржингаа ингээд баахан нэвтрүүлэг цацаад тараачлаа штэ. Эсэм бус юм. Худлаа үнэн. Тэ? Тэгээд хэвлэл мэдээллийн бүгдийг бариад нөгөө нэг ингээд өөр
үнэн мэдээлэл бүр явахаа болоод тий бүгдийг гэж уучлаарай. Бүгдийг гэдэг би кавичкэнд хийчихээ тий. Хинхийн. Тэгээ ингээд явчихж байгаа. Тэнгүүд олон нийтийг бид нэр сэтгүүлчнэр маш сайн мэдэрч яадаг ш тогтмол ажиллаж байдаг. Өнөөдөр олон нийт ямар байгаа? Улс төрийн мэдээллийг үнэхээр сонирхгүй байна. Үзэхээс жигсэж чинь сайхан юм тэнд нэгшэрхэг залга, аль нь үн юм, аль нь худлаа юм. Нэг л их нэгнээ муулсан хүмүүс. Яагаад өнгөрсөн 8 жилийн алдаа дутагдал биш 26 жилийн 30 жилийн өмнөх тэр аллагыг дахиад ярих болов. Бүтэн засгалж исэн нам яагаад өөрсдөө тэ өөрсдөө илрүүл чадаагүй юм а одоо яагаад сонгуул болгоны өмнө одоо ч биш шүү дээ. Би одоо 19 онд хийжсэн нэвтрүүлгээ дахиад гаргаад тавихад яг тэр үед дахиад тэр үед ярьж л байсан шүү дээ. Сонгуул болгоноор зоригийн эрхтэй холбоотой асуудал ярьдаг. Ардын номл ярьдаг. Ингэсээр угаад наад нийгэм чинь хүний нийгэм учраас хүн чинь сэтгэл зүрхтэй, оюун ухаантай, сэрэл мэдрэмжтэй, 5-6 мэдрэхүйтэй хүн учраас ядардаг байхгүй юу? Амьдрах орчин, амьдралын чанар нь муу. Тэгээд дээр нь үзэж харж байгаа, харагдж байгаа юм ямар ч хүний эрүүл мэнд сэтгцэн эрүүл мэндийг хэвийн байлгах ямар ч боломжгүй юм мэдээллээр ингээд зодоо та хийчихар чинь хүн ядарсан байгаа байхгүй. Энэ ядарсан дээр нь арчилсан нам гарч ирээд дахиад заяа. Би одоо жишээлбэл яриул хамгийн чанга ярьж чадсан шүү дээ. Арчилсан нам дээр нэвтрүүлэг хийгээд. Улаанбаатараас ярьж ийн гэдэг шиг Улаанбалаас ярьж ийн гэд би те ингээд өнгөрсөн 8 жил жидүүгээс нь авахуулаад би ярил л та те жишээлбэл чадсан шүү дээ. Яагаад ярихгүй вэ? Яагаад болж ийн гэхээр бидний морал ажиллаад байгаа байхгүй. Яг үнэлэхэд энэ хүмүүс рүү бид нэр дахиад тэр чим, энэ чим, ардын нам чим. Гэтэл тэр ардын нам дотор чинь намдаа бас гомдож байгаа, намынхаа навлагчдад гомдож байгаа. Тэд чинь намын гишүүн гэдэг л юм үнэлэхдээ бас ялгаагүй бид нартай адилхан амьдарч байгаа ядарсан зовцсон стрессийн арт түмэн л байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад бид нар тэднэр лүү дахиад тэр юмыг бид нар тэгж ажиллахгүй юм бэл. Бид нар ингэж нийгмийн устгаж сонгуульд ялахгүй. Бид нар ингэж нийгмийн устгаж хүний эрх хэрэгчлөөнд халдаж сонгуульд ялахгүй. Ингэж хамаг ямаараа жишээлбэл юу гэдэг жом алах гад гэрэж татдаг. Ийм юмар за би л явахгүй гэсэн. Би бол явахгүй. Хөрөлгөнд харсан. Ер нь бол намынхан ч бид ийм хэлж байгаа шүү дээ. Зодол тэгэл нөгөө хүмүүс нь ингээд гарч ирээл алуу ган төм рүү би нэг л юм хэлж байгаа. Намын дарга болон бусад залуучууд яах юм бэ? Та нар ингээд жоо мэдрэмжтэй байх юм байна. Хүний нийгэм бид нар эргээд нийгэмтэйгээ хамтраад ажиллана. Та нар ингээд бүр ингээд галзуу дээр нь галзуу бүр галзууруулаад бүр ингээд унтраагаад галцууг нь унгаагаад бухимдуулаад унгаагаад тэ ингэж бүр урам зориггүй болгоод тэгээд яаж ажиллах гэж байгаа. Тэг яаж та нар энэ төр үлсийг дахиад цааш нь хөрвүүлж авч явах гэж байгаа. Нэг галзууруулдаг ингээд бүр ингээд унтраадаг нэг хэсэг нь тэгээд тэндээ унтраадаг юм а хийгээд тэгэл байж гэлтэй. Юунд нь ингээд байгаа юм бэ? Тэгээд дор бүрнэ. Тэр чинь ингээд нэг тойрог болгонд нэг арчилсан намаас гүшүүд явж байгаа юм байна. Тэгээд тэд нар цогтойхон байж галтай өөрсдөө. Ухаантайхан байж галтай. Яг заавал намын дарга удирдлага руу заагаад гарч ир зодолтооч гээл. Зодолдохгүй байх ёстой цаг нь. Одоо мэдрэмжтэй хүмүүс бол ер нь энийг үзэж байгаа ер нь яг нийгмийн ойлгож байгаа улс төрийн нөхцөл байдлыг ингээд нэг хадгалж байгаа хүмүүс бол арчилсан намын энэ яг одоогийн байгааг зөвөөл хийнэ. Төрөний тэр арчилсан намын дотоод асуудалд нэр дэвшүүлэлттэй холбоотой. Энийг бол хэвлэл төрүүлж бол мэдээлээгөө. За энийг арчилсан намынхан өөрсдөө тэр хэлээд байгаа шүү дээ. Өөрсдөө хэвлэл дээрээ хурж ирээд асуудлаа ярьсан. Тийм тэгэхээр ер нь бол хэвлэл арчилсан намыг бужигнуулаад ч юм уу те. Одоо энэ арчилсан намын хүмүүсийн зүгээс иймэрхүү комментиг би сүүлийн үед их сонсдог боллоо. Арчилсан намынхан өөрсдөө бужигнаантай байгаад өөрсдөө тэрийг олон нийтэд гаргаж ирчихэд хэвлэл олон нийт рүү тэрийг бол ингээд асуудлыг яриад байгаа. Би ялгыг нь хэлээд байхгүй юу? Би байсан болвол арчилсан нам бужигнжийн гэж гарчиг тавьж мэдээлэхгүй байсан тухай. Тэрний зорилго нь юу вэ гэдэг тухай би яриад байхгүй би байсан бол. Арчилсан намын гишүүн биш ч гэсэн би хэрвээ байсан бол тэ тэр нь хин ямар дарга байхаас нь үл хамааран шүү. Ер нь би дандаа намайг арчилсан нам айл эзэнэл арчилсан намын хин нэг лидер гэж үргэлж дандаа намайг нааж ирсэн шүү дээ. Яг гэвэл би арчлалыг дандаа хамгаалж явсан байхгүй. Хамгаалах байр суурин дээр ажилладаг манай НТV-ийн нийтлэлийн бодлогыг бид нэр тэгжил бичсэн байхгүй. Бид нар зорилготой манай редакц бол зорилготой нэг зорилготой бизнес эрхчлөө, улс төрийн эрхчлөө, хүний эрх эрхчлөөг сахин хамгаална, хариуцлагыг сурталдана. Бүр ингэ заасан. Хариуцлагыг сурталдана. Тэгэхээр бид нар ийм бодолтой, ийм зорилготой, бодлоготой ажилдаг. Тэгэхээр бид нар ингэж арчилсан нам бужигнжин гэж мэдээлэх гоё. Арчилсан нам бүтэхгүй боллоо.
лууган төмөр эвлүүлж чадсангүй энэ төр гэл зургийн тавиал мэдээлэх гоё штэ хүмүүс доортолт нь ёстой нэрэ мэрэ гэл хандлт мандалт авал тэрний үр дүнд юу болох юм бэ гэдэг чинь сэтгүүлч бидний ажил ахгүй юу? Сурвалжлагч биш шүү. Сурвалжлагч хүн бол юу хийсний дамжуулал болоо. Бит хоёрын ярианы тодорхой хувь ардсан нам байлаа. За олон нийт ч гэсэн ардсан намыг ярьж байна. Ардсан намыг яриад байгаа гэж хүлээлт. Энэ хүлээлт юуны төлөө гэж ардчлалыг хамгаалахын төлөө. За Монголд ардчил ямар вэ? Тийм учраас сайжруулахын тулд асуугаад сайжруулахын тулд хилээд яриад бичээд байгаа. А түүнээс муужруулчи ардын намыг нөсгөөдгий ардсан намыг муухай муужруулчих гэж хүсэхгүй байгаа. Харин тийм үр дүнгийн харъя гэж тийм. Тэд нар өөрсдөө муу муухай юм шиг байгаад өөрсдөө бужигнаад байгаа учраас энэ асуудлаа болооч. Энд ийм асуудал болоод штэ. Үдс санаас зөрөөд штэ. Баруун төвийн гэсэн ирнэ эндээ халамж яриад штэ. Тэндээ тэтгэврийн зээл гэдэг юм а тавьчаад штэ. Уг нь бол одоо ингэ ардчлалыг ардчилсан намын ийм тийм байгааг онгоцохоос илүү нэг ардын намын яатсныг уг нь ярьж исэн бол илүү сайн баймир юм. Сонгуул бол дүн тавих процесс. Ардчил ямар вэ Монголд? Ямар байх вэ чи одоо өөрөө сайн мэдж байгаа. Таны хувьд ямар дүнтэй вэ? Одоо би түрүү хэлсэн те манай нийгэм юм зүнхээр залхачиж те. Зөв хоёрхан л индекс хэлээ л да. Хүмүүс сонссон. Гэтэ давтаад хэлээ. Ардчлалын индексээр Монгол улс сүүлийн 3 жил хэдээр ухарсан. Хэвлийн эрхчлөө хэдээр ухарсан. Ардчлалынхаар 40, хэвлийн эрхчлөөгөр 29. Сүүлийн 3 жилд штэ. За ингээл болоо штэ. Энэ юу хэлж байгаа? Энэ зөвхөн гадны багийнууд гарч ирэнгүүтээ Монгол ардын нам гэдэг энэ социалист нам нь засаглаж байгаа юм чинь энэ индексийг бууруулчаа гэд бичдэггүй байхгүй. Энэ чинь олон улсад хүлээмжшөрөгдсөн олон улсын байгууллага. Олон улс гэдэг чинь олон ширхэг улс тий. Зөндөө улсууд энэ дүнг хүлээмжшөрж харж хүлээж идэг гэсэн үг. Өөрсдөө хөндлөнгөө аудит гэсэн үг шүү дээ. Тэгээ манай ардчлалд аудит хийгээд ийм дүн тавьсан. Энийг бид нар нүдэрээ харж байгаа нь юу юм? Бизнес хийх эрхчлөө алга. Татврын дарамт. Үйлдвэрлэл. Сүүлдээ нэг бид нэр амар том аян хийжсэн томоохон хүнсний стратегийн чухал салбарууд хөтлөшлөл унгааж шээ. Монгол улсынх нь ерөнхийдөө гарч ирээл хурааншуул гэдэг болчихлоо шууд. Аавна. Ураагаал авчиж шээ. Ураагаал авчиж тийм хэлээл. Тэгэл хотын дарга гарч ирээл энийг буулга. Нурааншуул гэж шээ. Тэгэл нураачиж шээ. Эн чин төрийн бог үстэй тийм. Бид нэр төр шээ. Цэгцэлж байгаа нь хүмүүс сайхан харагдаж байгаа үнэн. Гэхдээ бид нэр жоомо алах гад гэрээстэй би нэг бүр дахин хэлж байгаа. Монголчууд ингээд ямиг ингээд хилчдэг юм л да хилц болгоод. Яг адилхан байр суурьтай. 3 байшин биднэрт нурааж харагдана. Бид нар алгадсан. 4 дахь байшин бидний байшин байна. Бидний байшин байна. Бидний эрхчлөө байна. Одоо зүгээр л яг үнэлэхэд Монголыг биш үү? Монгол залуучуудыг энэ хэдэн Америкийн, Солонгосын, Австралийн, Шведийн тэ хэдэн консулын газар л Монголыг барьж штэ. Эднэр өгсөн паспорт болгон дээр нь виз дарах юм бол бүгд нүүлээ. Америкийн нэгдсэн улс гэдэг улс бол яг ингээд цухтааж нүүж гарсан хүмүүсийн эрхчлөө хайж чадсан хүмүүсийн орон. Үндэстэн улс биш. Монгол улс бол үндэстэн улс. Дэндүү хайран байгаа үстэй тий. За үүнийг засахын тулд, үүнийг өөрчлөхийн тулд залуучууд яг яах ёстой? Чи бол залуу хүний төлөөлөлд улс төрд орж ирээд дуу хоолойгоо гаргаад явъя гэж байгаа. Шинэ үеийнхтэй байнга уриалж байгаа. Байнга уриалдаг, ер нь тогтмол хэлдэг. Тэгээ бид нар бол бие биендээ уулзаач ярьсан. Одоо чи тэр Америкт ярихад хоёлоо тэнд бие биенийхээ тухай эсвэл тийм хөгжилтэй яриа өрнөг шүү дээ. Энийг л манай нийгмийн ажил хийдэг хүмүүс гэдэг байна. Бид нар уулзаад юу ярьсан? Дандаа сэтгүүл зүй ярьсан. Дандаа л одоо энэ манайх ийм болон шүү, тэгэн шүү. Энэ хүмүүс сонсоод үнэхээр итгэхгүй тий. Тэгээ хөндлөнгийн өөр ажил хийдэг хүмүүс сонсгоо ямар хинээтэй юм бэ гэж тий. Энэ улс төрчид ихэнхэн шүү. Тэгээд бид нар ер нь л тийм л юм ярьж явдаг хүмүүс, бодож явдаг хүмүүс. Их арга гэртэй амьдралтай байж нэг хэмнэс төлөө санаа зовж явж байдаг. Энэ бас нэг талаараа гоё. Би сүүлд нэг энэ бол бурхны хүслэр гэдэг ажил энэ төр гэдэг байгаа чинь тэр байхгүй. Бурхны ажил гэж. Бурхны гараар томьёолоод бурхны ажил гэдэг байгаа тий. Энэ яг бурхангүй хүмүүс бол эндээ бурхангүй итгэл үйлчлэх хүмүүс жоохон дооглоод байгаа шүү лээ. Тэгээ энэ бол миний бүр итгэл өмчлөх байхгүй. Бид нэр үнэхээр буянтай ажил хийдэг. Тэрийг мэдж байгаа нь өөрөө дараагийн буянтай ажил хийх хүчийг өгч өгдөг. Бид нар ийм ажил хийдэг. Тэгэхээр энэ бол тийм
одоо улс төрчтэй ямар ч тийм ялгаагүй л ажил шүү дээ. Тийм биз? За төрийн албаа хаагчтай, мэрэгсэн төрийн албаа хаагчтай харьцуулахгүй. Тэд нар бол биднээс хамаагүй илүү улс төр хууль тогтоох байгууллага буюу одоо энэ нийт ард түмний элч төлөөлөгч болохын хуваар ажиллах ажил бол сэтгүүлчийн ажил, бидний ажил нэг тийм хол зөрөхгүй байхгүй. Ялангуяа улс төрийн сэтгүүлчээр ажиллаж исэн туршлагатай сэтгүүлч нэр. Улс төрийн сэтгүүлчд бол улс төртөө ойрхон явж ирсэн. Нэг 2 живтерийн тавтерийн ярианы хамгийн чухал хэсэг бол энэ арчил өнгүүдэд ингэж хэлээд энэ арчил гажуудлаа гэж бүр арчил намынхан тодорхойлоод энэний хамгийн том баримт нотлохоо сэтгүүл зүүн эрхчлөө 29 байр хурцлаа. Хизээ мэдгүй бид бүхэн тэр эрхчлөөгөө алдсан. Энд бол сэтгүүл зүүн эрхчлөө байхгүй гэдэг үйл рүү орж ирэх эрсдэлтэй сэтгүүлчний хувьд энэ олон жил сэтгүүлж байсан хүний хувьд салбараа юу гэж харж байна? Би одоо өнөр цэцэг дээр л ганцхан жишээ хэлье л да. Хэдүүл өнөр цэцэг л ярив. Өнөр цэцгийн үйл ажиллагаа мэдээлж байгаа арга хэлбэр тэ юмыг би ил далд одоо хангалттай хүмүүс мэднэ. Ил далд хэлдэг. Ер нь цаашдаа ганц өнөр цэцэг чиглэлгүй бид нар нэгэндээ хилээд явна. Хилээл явдаг угаасаа ил далд. Тэргээл ярьдаг. Яг өнөөдрийн нөхцөл байдал өнөр цэцгийг сая шүүх хурлын хойшилж шүү дээ. 7 сарын 1 сонгуул дуустал. Сонгуул дуустал. Тэгэл сонгуулийн дараа л хийя л гэж шүү дээ. Энэ одоо зүгээр л ийм л байна шүү дээ. Зүгээр бодоод үзтээ тий. Хэрхэн шийдэгдэггүй гэрт нь хориол тамлан зовоогоо л байдаг. Тэ? Сэтгүүлчээр нь ажиллах эрхийн хязгаарлана гэдэг чинь тусгай зөвшөөрлийн тухай ойлголт шүү дээ үндсэндээ. Надад одоо ингээд сэтгүүлчээр нь ажиллах эрхийн хязгаарчлаас нь мэрэгжил энэ хуулийн дээр байгаа мэрэгжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зогсоох тухай. Гэтэ нийгмийн ажил хийж байгаа ийм үед ялангуяа сэтгүүлчийн 4 дахь засаглалын хэмжээнд авч үздэг чухал салбарын хувьд үнэхээр чухал шүү дээ. Энэ салбарын хувьд бол энэ хуулийг тэр заалтыг тэгж ашиглах нь өөр ямар байдсан бэ гэдэг бид нар одоо харж байна. Хууль зөрчдөг сэтгүүл зүй байж болох уу? Болохгүй. Хууль зөрчдөг сэтгүүл зүй байж болохгүй. Хууль зөрчлийн дээр тодорхой заасан байгаа юмыг яагаад чи ингэж хэлээд байна? Аль? Хуулийн дээр хэрвээ ямар нэгэн байдлаар хэрэгж шалгагдаад яллагдагчаар татагдсан бол мэрэгжлийн үйл ажиллагаа нь түр төтөлцүүлнэ гэж зүйл байгаа шүү дээ. Харин тийм надад чи хуулиас авсан сэтгүүлч гэхээр ингээд гартаа балтаа үзэгтэй камертай болохоор тэрийг давна гэж үү? Биш чи хүн гэж битгий хар. Хүн гэж битгий хар. Сэтгүүлч гэж битгий. Өнөр цэцэг гэж битгий хар. Би хүн гэж харахгүй. Ер нь одоо ингээд сэтгүүлчийн ажил, сэтгүүл зүүн ажил чинь өөрөө ямар ажил юм? Тэ? За өөр одоо бизнес эрхэлдэг байд юм уу? Бусад ингээд өөр ямар нэгэн нийгмийн биш ажил хийдэг те. Илүү одоо ашигын төлөөх ажил хийдэг ч гэдэг юм уу те. Салбаруудад юу ч байдаг юм. Тэр хүмүүстэй яг энэ сэтгүүл зүүн үйл ажиллагааг харьцуулж болдоггүй байхгүй юу? Нийгмийн ажлыг болдоггүй, болохгүй. А энэ хууль бол байна, хуулийн заалт байна. Энийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр хуульчид надаас илүү ярих бах. Нийгмийн ухааныхан илүү бас тайлбар хэлэх бах. Миний бодлоор зүгээр тийм бодол төрж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар сэтгүүлч хууль зөрчиж болохгүй. Энийг би бүр байнга хэлдэг, өөрөө байнга мөрдөж явдаг. Үндсэн зарчим. Хууль зөрчсөн бол тэрийг нь тэг шийтгэлийн оноо л доо. Хүн яриаггүй учраас би хууль асуудаа. Тийм учраас магадгүй хурал нь боломжтой бол нээлттэй болоод шийдэл нь гараасаа л гэж харж байгаа. Бид бүхэн ямар хариутай, ямар хин гэдэг хүнийг ямар байгааг мэдгүй. Чи сөргөөр дагуурыг боддоо. Хэвлэл мэдээлэлгүй арчлаа гэж байхгүй. Хэвлэл мэдээлэлгүй ер нь юу ч байхгүй. Хэвлэлийн өргөчлөөгүй юу ч байхгүй. Энийг бид нэр хэвлэлийн өргөчлөө хэвлэлгүй болсныхаа дараа ойлгоно. Одооноос ойлгож эхэлж штэ. Бүр ингэ хямртлаа. Тэгэхээр энд юу болох вэ гэхээр одоо ингээд ийм шүүгч төр анхудаа гарчлаас нэг жишг тогтчихлоо. Барид хийгээд үзүүлчихлээ штэ. Үгүй барьж хийхээс гадна мэрэгжлийн үйл ажиллагаа хязгаарлах тухай шүүгэн тогтоол гарлаа штэ. Ингээд нэг жишг тогтчихлоо. За лавга нэг өдөр чам дээр хэрэг үсгэж. Тэ? Хэрэг үсгэж шалгачих. За тэгж явахдаа шүүхэр за энэ хугацаанд сэтгүүлчин учраас бусдад нөлөөлөх боломж байгаа учраас наа түүний чинь мэрэгжлийн ажиллагааг нь бас хязгаарлаж. За дахиад нэг дуутаа сэтгүүлч. Тэгэд ингэж хэрхэн шийдэгдэхгүй ч ингэ яваад байна. Сонгуул Монголч байна уу? Тодорхой нэг том хууль батлах ч гэдэг ч юм уу, стратеги ач холбогдолтой ямар нэгэн том шийдвэр гаргах ч юм уу, дуутаа сэтгүүлч дээр нь хэрэг үсгэд шүүгэн шийдвэр гаргаад бай. Дараа нь тэрийг. Энэ ямар жишээ тогтоод байгаа вэ гэдэг тухай ярьж байгаа хгүй. Бидний ажлын хувьд, бидний ажлын онцлогийн хувьд яриад байхгүй. Хин нэгэндээ биш. Тэнгүүд одоо чи яг ингэ төсөөлөгдөж байгаа үстэй тий. Айгу айтайхан байж би сэтгүүлчээр ажиллах хэрэгтэй байх нь шүү дээ. Хэрвээ энэ том мангас хүчний өдөөс ямар нэгэн үйлдэл хийгээд тэр мангасуудыг хийх гэж байгаа үйлдэлд сөргөөр нөлөөлөх гээд байх юм бол хэрэг үсгэлээ араас нь
сэтгүүлчээр ажиллах хэргийн хязгаарлаа тэгэл байж. Одоо бол өнгөрсөн хугацаанд Улаанбаал нэвтрүүлгээрээ сэтгүүлж байгаа хуваар маш олон зүйл дээр чанга дуурж ирсэн тийм ээ. Одоо тэр ямар нэгэн байдлаар хэрэг үүсгэж ирсэн үү? Тийм асуудал орж ирсэн үү? Орж байгаагүй. Яагаад? Хуулиа мөрдөж ирсэн. Хизээч би айгүй хурц нэвтрүүлэг хийдэг. Маш хурц нэвтрүүлэг хийж. Би нэг арга хэмжээ ахуулж байсан шүү дээ. Төрийн далбааны асуудал дээр. Далбаа урсан гэдэг үү? Далбаа урсан гэдэг хууль зөрчид намайг торгоцсон шүү дээ. Монгол улсын төрийн далбаа стандарттай байхгүй юу? Хуультай. Бүр хуультай. Хэмжээ, өнгө, соён бины харьцаа, зөв буруу бүгднгийн хөлцөлцөн. Миний тэр бол хуурамч энийг одоо хүн болгон мэдсэн шүү дээ, уг нь харсан тий. Арга хүлгийн буруу эргэцэн гал биш хонхон цэцэг. Тэр бол далбаа биш байсан. Далбаа биш байхгүй юу? Яг хүмүүсийн зүрхэнд тусгаар тогтнолын бэлэг тэмдэг ямар харагдах нь хамаагүй хүмүүсийн зүрхэнд байсан учраас зүрхийг нь майцсан учраас хүмүүс ууралж байгаа аргагүй. Гэхдээ тэрний зорилго нь юу байсан бэ гэдгийг маш олон хүмүүс харсан. Ойлгосон, дэмжсэн. Хамгийн гол нь намайг торгоцсон шүү дээ. Тэгээд би телевизээр гаргахтаа гаргаагүй тэр хэсгийг заяа. Яг тэгвэл хуулиар харж байгаа шүү дээ. Олон нийтийн телевизээр гаргаж болдоггүй. Сошиал өргөн нэвтрүүлгээр гаргаж. Сошиал бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэл мэдээллийн хэрэгслээ манай НТV-г торгоцож байгаа. Телевизээр гараагүй. Төрийн далбаа гэдэг үндслээр намайг торгоцож байгаа 50,000-аар. Тэр төрийн далбаа биш байсан. Гэдэг ч юм уу. Гих мэтлэн хэрвээ ямар нэгэн байдлаар чи боломжийг нь нэнтгийг нь барих барьцыг нь хоёлоо зүгээр ингээ хоёлоо бүх сонирхчдыг бүхээр ярих юм. Жижигхэн сэнжигний үзүүр атгуулгал юм бол чамайг. Тийм учраас бид бүхэн арчлалыг хамгаалахын тулд арчилсан намыг орж ирээсэй. Дуу хоолой нь байгаасаа гэж. Энд орчилсан намыг орж ирээсэй гэд ордог хаалгыг та хаачаад арчилсан намаа түлхээд шүү дээ. Яг үнэндээ. Энд чинь бодлого байх хэрэгтэй шүү. Бид нэр бодлоготой. Одоо бол арчилсан намын гишүүн. Арчилсан намын төлөөлөл биш байхдаа ч би яг энийг л хийж ирэх ёстой. Илүү чанга орж ирэх ёстой. Илүү чанга байжж өрсөлдөөн сайжирна. Энэ хэрээр арчилсан нам сайхан болохгүй баг. Ардын нам илүү сайн болох ёстой. Яг үнэндээ ганцаараа ноёлцохоор ёстой намаа хин хэлэх нохогийн саахав гэдэг шиг л явж байна л да. За сэтгүүлчийн хувьд одоо бид бүхэн энэ нэг юм зөндөө шүмжлэлтэй өнцгүүд байна. Бид нар өөрсдөө дутуу байна, болоогүй байна, мэдлэггүй байна, боловсралгүй байна. Юуг яаж түгээхээ мэдэхгүй байна. Зөндөө л асуудал байна. Иннээсээ болоод сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өөрсдөө бичгээ өгөөл өөрсдөө эргүү хуулиар авчил хийж үздэг. Нэгсэн шүү. Тий. Тэгэхэд энэ дээр одоо бид бүхэн яг яах вэ? Сэтгүүлчхүний хувьд одоо нэг дүгнэлт хийлээж олон сэтгүүлчид үзэж байгаа, залуу үеийн төлөөлөл чамайг харж байгаа. Өнгөрсөн хугацаанд магадгүй алдсан хүмүүс ч гэсэн бас бодож байгаа. Одоогийн бодлыг сонс. Арчлалын гол үзэл санаа ер нь эрхчлөөний гол философи бол тэр эрхчлөө хаа нэгнээс ирдэггүй, хаа нэгнээс үүсгдэггүй тэр эндээс өөрөөс анхны нэгжээс явдаг. Тэнд нь боломжийг олох тэр л арчлалын гол үзэл санаа оршиж байгаа. Сүнс нь оршиж байгаа, амин сүнс нь. Хэвлэлийн эрхчлөөний тухай ярихдаа эхлээд бид нэр эрхчлөөг ойлгох ёстой, эрхчлөөг юунд ашиглах гэж байгааг мэдэх ёстой. Сэтгүүлчээр ажиллах хэмжээнд өөрсдөө хөгжүүлэх хэрэгтэй байна гэсэн үг. Энийг бол би байнга хэлдэг. Гэтэ одоо бас нэг үед бол бас харьцангуй гайг болоод байгаа. Гэтэ бид нэр зорилгоо одоо олоод амаар байна. Зорилго. Одоо нэг сэтгүүлч их надад асууж байгаа байхгүй л одоохаа ингээд сонгуулаар ажиллах хэрэг амар хэцүү. Одоо би ингээд сонгуулаар ёстой мөнгө хийж ажилламааргүй байна. Аль ч намд би их шударга баймаар байна. Гинэ. Өчигдөд яг тэгэд одоо энэ сонгуулаар яа гэж байгаа яахчгүй. Би юу ч хэлэхгүй. Тэг би зүгээр одоо баг юм хаагаа зогсоолоо. Тэрхэд. Зорилгогүй гэж илэрхийлж байгаа. Бидний зорилго юу юм? Суурь маань юу юм? Арчлал эрхчлөө суурьтай. Арчлал эрхчлөө байхгүйгээр хэвлэл мэдээлэл сэтгүүл зүгж байхгүй чөлөөт хэвлэл мэдээлэл. Энэ үндсэн хуулийг хамгаалах шүү дээ. Үндсэн хуулийг хамгаалах шүү дээ. Арчлсан үндсэн хуулийг хамгаалах шүү дээ. Тэгэхээр энэ арчлалын төлөө юм болвол яагаад тэр зүгийн хүмүүстэй санал нэгж болдгоо. Тэр хүмүүстэй яагаад нэгдэж болдгоо. Тэр хүмүүсийг дэмжиж байгаа болдгоо. Дэмжсэнийг нь хариуд хүн хөдөлмөрийнхөө хөлсийг авах ёстой шүү дээ. Энэ чинь өөрөө арчлалын зарчим шүү дээ. Тэ? Ингээ явхад яагаад болохгүй. Тэгээ намайг хүмүүс ингээд байна нэг талыг барьлаа. Бид нэр эрхчлөөний талыг угаасаа байрна уучлаарай гэж хэлгэсэн. Бид нэр эрхчлөөний талыг угаасаа байрна. Бид нар яагаад гэвэл эрхчлөөгөөр ажилдаг хүмүүс байхгүй та. Тийм учраас энэс бити санаа зовж байгаа. Хамгийн гол нь нөгөө хийх гэж байгаа юм дотор чинь хүн харлуулах. Хин нэг гоочлох, муучлах. Нөгөө энийг л нөө.
Энэ л бидний нөгөө эрхчлөөний сонголтын асуудал. Өөрт нь яг тийм ихтгэл үнс суусан уу гэдэг л асуудал. Тэгэхээр манай сэтгүүлчид бид нэр хамгийн түрүүнд эрхчлөөтэй гоё ажиллахын тулд яах вэ гэхээр өөрсдөө эрхчлөөг мэдрэх хэрэгтэй байна. Эрхчлөөг ойлгох хэрэгтэй байна. Юунд ашиглах гэж байгаа гэдэг зорилгоо тодорхой ойлгох хэрэгтэй. Ямар нийгэм хүсэж байгаа вэ гэдгээ бүрэн ойлгох хэрэгтэй. Ингээд бодлогоор ажиллах хэрэгтэй. Зүгээр л бид нар ингээд нэг Facebook-ийн алгоритм шиг те энд болж байгаа юмыг тийш нь дамжуулаад суугаад байж болохгүй шүү дээ. Сэтгүүл зүйн үүрэг бол зүгээр дамжуулах энэ төр гэдэг. Үгүй шүү дээ. Энэ зорилт нь баггүй. Яах гэж дамжуулаад байгаа гэхээр үр дүн төрөх гэж дамжуулаад байгаа. Одоо бид нар тэгээд сэтгүүл зүйн зорилго нь зүгээр л мэдээллийг дамжуулах. Тэгээд хүмүүс өөрсдөө ойлгох энэ төр. Эн чинь бид нар ахархан бодоод байна. Энэ зорилт нь баггүй. А тэр хүмүүс мэдээллийг авснараа арчлыг бэхжих хэрэгтэй шүү дээ. Эрхчлөө дархлаачж явах хэрэгтэй шүү дээ. Тэр энэ бодлогоор ажиллаж явах хэрэгтэй. Үргэлж бодлогоор ажиллаж явах хэрэгтэй. Улс төрийн бүр үйлдэл хийж явах хэрэгтэй. Одоо миний 21 22 оны үйл явдлууд бол өнгөрсөн те сонгуулиуд авч хэрэгжүүлжсэн тэр нүүрээ майжуулан байрын янз янз юм хийсэн. Бүгд энэ бодлогоор л ажиллаж байгаа байхгүй. Миний нүүрээ майжуулах энэ нэг бор нүүр хүнд муу хэлэгдэх, хүнд муу харагдах бол дараа дараагаас энэ цаг хугацаа харуулна. Тухайн үедээ ийм цэг дээр нь зогсож иж дараагийн үр дагавар гэдэг. Одоо миний ярьжсэн бүх юм биелж байгаа шүү дээ лавга яг үнэхээр. Одоо хүмүүс нэг юм соли гэдэг юм бодол төрөөд нөгөө талдаа хинээр вэ гэсэн чинь байхгүй байна гэдэг байгаа үстэй. Энэ байгаа байхгүй. Байхгүй байна гэдэг гидгэн цаанаа хүлээлт таринтын тэрийг бүгд ойлгоод байна. Хүлээлт тий. Гэхдээ бид нар байхгүй байгаа шалтгаан нь засаглаагүй байхгүй та. Тийм засаглал харин яг үнэ. Тэнгүүд бид нар ямар нэг байна гэдэг нь одоо дотроо асуудлаа шийдэж чадахгүй байгаа байхгүй та. Шийдсэн. За. Шийдсэн 2 3 хаан л үнэ асуудал. 2 3 л үнэ асуудал. За. Тийм л баг шүү дээ. Окей. Аль хоёул арцнаатай холбоотой асуудал ер нь дуусах. За хэвлэл мэдээлэлнүүд юм. Дуусаагүй юм. За. Сэтгүүл зүйн хувьд бид бүхэн ингээд мэдээллийг дамжуулах хэрэгтэй гэж одоо миний чиний бид бүхний сургалт бол тэгж л орж ирлээ шүү дээ. Дүгнэлт хийж байна. Манай сургалтыг заадаг байсан. Манай сургалтыг заадаг байлаа. Зорилт нь мэдээлэл дамжуулах. Сэтгүүл зүйн зорилго бол улс орны сайн сайхан нийгмийг бүрдүүлэх энэ төлөө уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийх ёстой. Би ингэж заадаг байсан. Хийх ёстой гэдэг дээр л одоо адилхан байр суурьтай байгаа. Гэхдээ яг одоо уншигчид маань үзэгчид маань өөрчлөгдөж байна. Чи сэтгүүлчээр бас сүүлийн хэдэн жил ялангуяа хамгийн үзэл хандлтаа нэвтрүүлэх гэсэн үнийг энийг бол аягүй сайн мэдэрч байгаа. Одоо хүн болгон Лодо Самбуу гэдэг хүнийг юу гэж хэлхийг сонсоод шууд итгэхээ болж байна. Энэ хүнийг хэлсэн юмыг нь, хэлсэн үгийг нь, үзэл санааг нь, бодлыг нь тунгаагаад дараа нь өөрийнхөө үзэл санаа гаргаж. Энэний төлөө л явах хэрэгтэй. Тийм шүү дээ. Хэрсүү. Одоо улс төр нөгөө нэг код үгүй шүү дээ. Тийм. Улс төрд ингээд ороод дүү талаар нь ингээд шахаагаад ороод ирсэн чинь нэр хаяг зүгэл эхлэв л дээ. Элбэг доржийн хүн. Яагаад гэж ган төмрийн одоо хөвлийн төлөөлөгч байсан, ойрхон байсан. За аль элбэг доржийн хүн гэдэг дээр л одоо нэг тайлбар хэлээд гэж. Үнэхээр тэр хүнтэй дээд юм ойрхон байгаад тийм. Магадгүй зарим таарын хэлж байгаа ярьж байгаа зүйлс чинь ингээл нэг шугам дээр сонсогддог. Тэгж үзэл санаа нэг юм чинь. Тэр үнтэй уулзч ийсэн юм. Мэдээж ярилцлага хийжлээсэн л да. Ярилцлага хийж. Өөрөөр уулзч ийсэн юм. Америкт битээр нөгөө нэг инхи одын тоглолт байна штэ. Нөгөө нэг манай сагсчин Сан Францискод инхи одын тоглолтын дээр тааралцсан. Тэн зөндөө монголчууд бид нар хоорондоо тааралтал. Монголчууд чинь тааралтахаараа одоо муу хэлээд байдаг ганц нэг залууч тааралтахаараа зураг хөргөө авах сүйдл байт юм байл штэ. Тэгэл таарс аргагүй дээ Монгол улсын ерөнхийлөгч 2 байсан. 2 удаа ерөнхийлөгчөө сонгогдсон үедээ чинь бас нэг тааралдаад ямар ч хүн мэдлээд нэг зураг авах болно үсттэй тий. Тэнд тааралцсан. Сэтгүүлч хүн юм чинь тухайн үед нөө асуудлууд яг үүсч эхэлжсэн үе байхгүй. Тэгээ сэтгүүлч юм чинь сая хаврын нэвтрүүлгүй асуудлууд арай өмнө ингээд одоо ингээд нэг эхлэх гэжсэн үе байхгүй. Тэгээ тэр үеэр болсон тоглолт. Тэгээ би тэр үеэр сэтгүүлч болсон байна. Хоёлаа энд нэг ганц ярьцлага хийчихэл та. Тэгнэстэй чинь ярьцлага хийдэг юм чинь. Тэгээ YouTube сувг маань бэлэн байж. Тэгсэн за хоёлаа энэ тухай ярилцъя гэл тэгэл алга болсон шүү дээ. Тэгэл. Тийм. Өөрөөр уулзаагүй, таараагүй тэр үнтэй энэ холбоо сүлбэ байгаа мэл. Сайн тайлбар хийлээ. Уцаас солилцсон. Тэгээ уцаас солилцоод заалгасан тэгэл байхгүй. Сүүл намайг ингээл хэлээ нэг хамт юу лээ? Саунд хамт сууж ирсэн мөн. Саунда хаана? Мэдгүй. Тэр Америкт л. Ер нь ингээд байгаа. Тийм үйл явдал болсон юм уу? Болоогүй. Зү тэгж яриад байгаа байхгүй одоо сошиалаар ингээд байнгын. Одоо намайг л холбох гээд байна штэ. Ямар нэг байдлаар. Нэгд би тэрэнд нь бүр хатуу хариу тайлбар хэлчихье гэдэг. Одоо миний эргэн тойронд байдаг бүх ном бид би саунд сууж чаддаггүй.
Ерөн сууддаг. Би тийм суудгүй, тийм бөхчм юм би үздэггүй. Халууныг үздэггүй. Нэгт. За ингээл болоо. Тэгээ өөр тайлбар. Тэгснэ ингээл тэгсэн гинэ, ингэсэн гинэ. Одоо ингээл янз бүрээр хэлнэ. Ер нь ингээд нэг элбэг дорж идэг хүнтэй наах гал дайраад штэ. Энэ юу вэ гэхээр энэ улс төрийн зөвөр би нөө сэтгүүлчийнхээ өөр хэлэхэд улс төрийн нөө харлуулах технологич нэг юм байдаг байхгүй. Эхлээд нэг дайсан олж тавина. Хамгийн муу хүнийг гаргаж ирж тавина штэ. Хамгийн муу хүн. Тэрийг бол ерөөсөө дэлхийн хамгийн муу хүн болгоно шүү дээ. Бүр ингээд. Тэгээд тэрнийхээ дараа тэрн рүү өрсөлдөгчдийг наа. Ямар нэг байдлаар наа. Тэгэл болоо. Тэгэл энэ муу хүний дүү. Энэ нөгөө нэг тэрний хүүхэд гэдэг шигтэй. Энэ муу хүний дүү. Энэ ерөөсөө л эннийх. Бид нар шүү дээ те. Одоо манай үеийнхэн. Тэ чи бидний үеийнхэн бол хүний тохиороор явдаг хүмүүс биш. Тэр тал дээрээ шүү дээ те. За ёс суртахуунтай би холбож ярмааргүй байна. Ямар ч байсан хичнээн ах маань ч байсан. Бүр аав ээж маань ч байсан. Төрсөн төрөл садан маань ч байсан. Ямар нэгэн байдлаар болохгүй юм хийхийг миний гараар үйлдүүлэхийг, миний амаар хилүүлэхийг хүсэх юм бол хийхгүй. Энэ бидний үеийн нэг онцлог байна. Бид нар болоод бидний доош үе. Им эрхчлөөтэй хамт төрсэн хүмүүс байхгүй өссөн хүмүүс. Им дураараа өссөн хүмүүс. Эрхчлөөтэй хамт. Би бүр ингээд аюул олон шалтгааны улмаас байхгүй. Төмөр замд өссөн. Би төмөр зам төрж өссөн гэдэг чинь яга эрхчлөөтэй холбож юм хэр би даж өсдгийг. Ээж аав нь гэртээ 7 хоногийн 2-3 өдөр л байдаг. Бусдын хүүхдүүд нь бие даж өсдгийг. Тэ? Эрхчлөөтэй өсдөг гэсэгч дураараа. Хоёрдугаар би хөдөө явдаг байсан. Зуны амралтаараа. Яагаад манай малчид энэ хөдөөдөө хайртай байдаг гэж. Эрхчлөөнд нь хайртай байхгүй. Тэнд баяжих гад малынхаа тоог ингээд нэмээд гадаана хэдэн машин лаанд ингэж өрж овоолох гээд одоо манайх ингээд малчид баяжих гад чадахгүй байгаа учраас баяжуулын энэ төргийг яваад штэ. Үгүй малчид юунд дуртай гэж хамгийн нэгдүгээрт юунд нь хайртай эрхчлөөндөө хайртай. Хаашаа хэдэн километр газарт эзэн суугаа байж байгаадаа хайртай байхгүй. Өөрөөр хэлбэл эрхчлөөндөө хайртай. Тэгээ бид нар багасаа ингээд эрхчлөөг ингээд өссөн учраас тухайн үед арчлал гэж хэлж мэдэхгүй ч гэсэн багасаа бид нар арчлалт хайртай өссөн байхгүй. Эрхчлөө гэж хэлж мэдэхгүй л болохоос эрхчлөөний бүрийн сүнсэн тийм өссөн. Одоо ингээд чи битээр нэвтрүүлэг хийдэг. Чи одоо миний зовлон цацхаас нь мэдэрчл байгаа байх. 9 бусын санал зам руу орж ирнэ. А тэрэн дээр цэг зогсохын тулд чи үд санаагаа бодож байгааз би бол ийм хийхгүй. Би чамтай ярилцахгүй. Сүүл би гүндлаа дээр чиний оронд байсан бол чамайг би гаял гараа явуулсан. За би тантай ярилцахгүй юм байна. Баярлалаа өгчтэй. Би тэгээ гараа явуулсан ш нэг ярилцлага маань. Нэг генералыг болох бүр ингээд зааз үзэгчдэд тийм үргэж болохгүй. Ноутбук хаагаад гараа явуучих. Сэтгүүл зүй өөрөө за сэтгүүл зүйг яриа болий заавчлаараа. Ер нь бол тийм. Тэгээд ийм хэмжээний эрхчлөөтэй хүмүүс байдаг байхгүй. Тэгээд нэг энийг одоо ингээд лодо самбог элбэг дорж ингээд хэлчихье. Ган төмрийн хөөгөлтэй энэ төр гэ хэлчихье. Тэгэнгүүт нөгөө хүмүүс нь энэ одоо тэрнээл хүүхд юм байна. Тэрнээл дүү юм байна. Тэ гэж итгэнэ гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл бидний үе бидний доод үеийнхэн өөрсдөө тийм биш болохоор хүнийг тийм гэж шууд дүгнж чадахгүй. Жаахан эргэлзэн. Тэгээд өөрөө юу гэхийн сонсыг би сонсон. Нэрэтэн шидэл гин. Тэгээд үү. Мэдээж хизээч бид нар үүштэй хүний тохиороор явахгүй. Хүний эрхэн жаргахаар өөрөө ирэхээр зов. Зовлон жаргалаа өөрөө өөрөөс сурцсан үеийнхэн байхгүй. Ер нь хамгийн амар үеийнхэн гэдэг бас манай үеийнхэн чинь нэг аюу хэцүү үеийг даваад юм болгоныг шинээр үзээд азтай дээр нь амар хэцүү үеийг даваад ингээд үссэн. Ер нь хамгийн эвгүй үеийнхэн гэдэг бид нэг томьёолоод байгаа шүү дээ. Би тэрнтэй санал нэгддэг. За би энэ 7 хоногт за бүр тодруулбал тантай ярилцлага хийгээд одоо ингээд сонгуулийн үеэр нэвтрүүлгээ зогсоож байгаа. За яг сая энэ нөхцөл байдлаас чинь шалтгаалаад зогсоож байгаа. За гүндлаа гэдэг хүнтэй мэдээж ярилцлага хийсэн. Урьсан зочинтойгоо би үнэхээр хэцүү байсан үнэхээр. Гэхдээ тэгээд илүү сайн ойлгуулад л гаргасан. Маний л бодлохгүй. Би юусэн бол тэгээд парламентын хувьд нэг асуулт байна. Энэ ингээд шин тогтолцоо. Энэ ирээдүйд би бол хэрэгтэй гэж бодож байна. Энэ парламентын тогтолцоог ялангуяа энэ сонгуулийн дараа маш олон өнгө орж ирнэ. Маш олон дуу хоолой орж ирнэ. Тоон олон болчлоо. Эргээд энэ хэрэггүй юм байна гэдэг 12 он шиг ярих үе гэдгээс би санаа зовж байгаа. Энийг 1 2 3 удаа ашигласны дараа бид бүхэн илүү төлөвшнө. 12 оны нэрсийн чагсаалт ямар байлаа? Дарга нар нь бичээл ороод ирсэн юм шүү дээ. Өнөөдрийн нэрсийн чагсаалт яаж сайжирч, хэдийн муу байгаа ч гэсэн. Тэгэхээр
Ирэх парламентыг ер нь юу гэж дүгнж харж байна сэтгүүлч хүний хувьд? Ирэх парламент за яг хоёлаа энэ тухай бас зөндөө ярьсантай ил талд яг одоо үзэгчдийн өмнө дахиад яриа тий. 126 гишүүнтэй парламент гэдэг бол давуу тал сул талтай. Гишүүдийн тоо олон байх ёстой. За тэгжээж бид нэр ингээд аливаа лобби бүлэгт автахгүй байна. Тэгээ олуулаа хууль хилцдэг болно ч гэдэг юм уу те. Олон юм ярьсан. Гишүүдийн тоо нэмэхтэр айгүй олон юм ярьсан шүү дээ. Энэ дунд гээгдэд явсан юм юу гэхээр бидний одоогийн нийгмийнхаа нөхцөл байдлыг түн шинжилгээ хийгүүгэн дээр улс төрийн намуудын төлөвшил, улс төрчдийн маань ерөнхий төлөвшлийн асуудал, суртахууны асуудал, ёс зүйн асуудал хэрэгжих орхигдсон. Зүгээр тоогийн нэмэх байдлаар явчихл гэсэн механик тоо нэмэлт явсан. Энэ бол нэгдүгээрттэй. Хоёрдугаарт гишүүдийн тоо нэмэгдээд тэгээ манай нийгэм өөрөө улс төрчдөд дургу, улс төрийг зөв ер нь жоох ихтгэл алдарсан, төр дэтгэх ихтгэл алдарсан энэ үед гишүүдийн тоо нэмэгдэхээр тэр парламент гэдэг бол 92 хор аврын цуглуулга. За ингээд нөгөө 92 хор аврууд нь нөгөө парламентын мэтгэлцэн гэдэг юм чинь бүр ийм болгоод тэгээ ингэсний үндсэн дээрээс олон нийт маань бүр парламентэд итгэл нь байхгүй болоод ингээд засаглалын хэлбэрээ ер нь өөрчлөё. Монгол хүмүүст энэ парламентын арчлал зохихгүй байна гэдэг ч юм уу тий. Ер нь ийм судалгаа хийжсэн шүү дээ өмнөх ерөнхийлөгч. Өмнөх ерөнхийлөгч бол бүр төсөл мөсөл ярьж төсөл нь яриад яваад ийм судалгаа хийсэн чинь амар өндөр дүн гараад азар Монголын заяа ихэ гэж монголчууд ч бас дуугаал байдаг болохоос ухаантай хүмүүс маш олон бий. Тэднэрийнхээ хүчээр тогтоон барьлаа шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл рүү буцаад орчих нэг эрсдэл бий. Алч үед парламентаас хамгаалдаг юм байлаа. Ямар ч судалгаан дээр монголчууд. Тэгэхээр өдөр судалгаан дээр бол парламентаа татгалцсан байсан шүү судалгааны яриа. Тэр үний хийсэн судалгаа байх л та. Магадгүй. Үгүй ээ. Бид нар чинь нэг зөндөө судалгаанууд харж байгаа шүү дээ. Үүш нэг байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тий. За ингээд нөгөө талтай тий. За нөгөө талтай манайх сая дэгийн үйл хийчлээ. Нэг дэгийн үйл хийгээд 126 гишүүний дэгийн үйлийг өөрчлөөд их хурлын дэгийн тухай хуулийг өөрчлөөд өөрчлөхөөс өөр аргагүй л дээ. Энэ одоо шинэ нөхцөл байдал үүсэж байгаа учраас. Өөрчлөхөөс өөр аргагүй тий. Тэн дээр нэг заалт зохицуулт байгаа нь нөгөө гишүүдийг үг хэлдэг. Бүлэг бүлгээрээ байр суурь хэлдэг. Цаг аваад хэлдэг. Цаг аваад тэгээд бүлэг нэг тодорхой үнээрээ дамжуулж бүлгийн шийдвэрийг танилцуулна. Стратегийн ашиг бүтэлтэй, стратегийн чухал салбартай холбоотой нэг 5 орчим зүйл байдаг л да. Тэрийг хилцэх юм бол бүгдээр хилцсэн. Тийм, тэр нь төсөв гэдэг ч юм уу те. Тий. Тэгэнгүүт энэ дээр жишээлбэл яг хөө ингээд шууд Германыг хөл өөртөө үнэ хэлжээс Бундестаг шиг явчихъя тэр гээл те. Тэгээд тийш явж судалж байгаа л хийсэн л те. Тэгсэн билүү те. Тэгсэн шүү дээ. Герман явсан билүү. Ардсан намын дараа ган төмөр, ардын намын ерөнхий нэрийн бичгийн дараа амруу исглан. Тий, одоо жишээлбэл сүрэн гэлгээд намын дарганаар явбал тэнд очиж судлаа. Одоо жишээлбэл миний гээл яваал ирсэн. Яг гой бодиттой жишээ шүү дээ нэрээ. Одоо би энийг ингээд анханаас нь эсэргүүцсэн чи мэдчихэж байгаа те. Нэвтрүүлгээрээ эсэргүүцсэн амруу исглан дарагтай ярьж байхдаа уул илон цагаан ийм юм болно болохгүй шүү энэ гэж хэлж мэлээл. Дараа нь фэйсбүүк дээр битүү эсэргүүцчихлээ. Гэтэл энэ төслийг нэг 3 намын дарагч нь төсөлж байгаа хийсэн те. Хэрвээ би ган төмрийн хүн юм бол ган төмөр намайг дугаа ойлгоно үстэй. Жишээлбэл те. Би одоо хүртэл байр суурь байгаа шүү дээ. Одоо надад энийг өөрчлөх ёстой гэдэг бодлоо. Яагаад гэвэл бид нар парламентын ардчлал, парламент төрд итгэх итгэл энэ юмаа сэргээе. Энэ юмаа улам хадгалъя гэж нэгт бодож байгаа. Энийг өөрчлөе гэдэг нь дэгийн хуулийн заалтыг хэлж байгаа шүү дээ. Өөрчлөе гэж бодож байгаа шүү тий. За. Өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Хэрэгтэй гэж бодож байгаа. Өөрчлөх хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ бол олон нийт яг өнөөгийн байгаа олон нийтэд өгнөд байгаа шүү тий. Үнэлж дүгнээд ерөөхдөө ингээд ажиглалтаас аваад үзэх зүгээр яг энэ бол парламент олон нийт хоёрыг салгана. Итгэл нь бүр байхгүй болгоно. Нэгт хоёр дахь юм бол манай түрүү ярьсан тий манай улс төрийн намуудын одоо үндсэн төлөвшил манай улс төрчдийн өнөөгийн ёс суртахууны хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээ тий. Тэгээ манай энэ одоо энэ систем дээр тогтцсон авилга, хээл гахуул, цэцэглэх нөхцөл боломж нь арилаагүй. Энэ цаг үед бид нэр парламентын мэтгэлцээнийг бүлэг дотор аваачих гэдэг бол тохиролцоо руу ханцуу руу хийж байгаа хэрэг. Одоо ч гэсэн бүлэг дотор л ярьдаг шүү дээ. Ихтгэл баян нэг 8 хийх гээд ханцун дотор нэг 8-aalцна гэдэг тэрийг дүрсчүүл үзүүлдэг шүү дээ монголчуудад. Тийм л юм болно. Энэ бол парламентын арчлалд амар сөрөг үр дагавар үзүүлнэ. Одоо ч гэсэн бүлэг дотроо шийдлээ гаргадаг шүү дээ. Бүлгийн хурал хийдгийн учир шалтгаан энэ шүү дээ. Тийм. Тэгээ хурж ирээд парламентын учраас гээд эсэргүүцчихсэн ч гэсэн өмнөх үгүүд дээр өмнөх асуудлууд дээр эсэргүүцчихсэн ч гэсэн бүлгийн шийдвэрээ дагаал явдаг шүү дээ. Тийм. Тэгвэл ил хилцдэг байхгүй.
Эн чинь хараа ил хилцгийн яагаад давуу тал нь вэ гэхээр яагаад парламентын одоо мэтгэлцээнийг телевизээр шууд дамжуулдаг болсон жишээлбэл тий. Яагаад ер нь сэтгүүлчид тэрийг сурвалжлаад байна гэхээр эн чинь энэ хоёрын холбоосыг хооронд нь цуг байлгах гадлаа байхгүй. Ард түмэн парламент хоёр ард түмний төлөөлөл юм бол энэ хоёрын хоёултай холбоог салгаж болдоггүй л байхгүй да. Одоо бүрэн салах гэдэг. За бүлэг дээр хилцдэг угаасаа бүлгийн шийдвэр. Гэхдээ бүлэг дээр илэрхийлсэн байр сууриа олон нийтэд хилжээж тэр чинь олон нийтийн байр суурь олон нийтийн тухайн асуудалд хандж байгаа хандлага зөөлрөх ширүүсэх нь шийдэгдэж байгаа байхгүй. Тэгжээж тэр шийдвэр одоо албаж явах хэсэг нь баталгаажж мэдээж одоо парламент үргэлж өдөрдөж ирсэн шүү. Одоо нөгөө олон нийтийг өдөрдөж болдсон байна гэж ботцсон залуучууд чинь болох юм байна. Ер нь өдөртөй гэдэг зүг рүүгээ явчихгүй да. Андуураад байна гэсэн үг шүү дээ. Андуураад байна гэсэн. Олон нийтийг өрөөсөө өдөртөж ер нь болдоггүй. Олон нийтийг зүгээр зарим нэг зүйл рүү анхаарлыг нь хандуулж болдог. Тэгэхээр одоо энэ бол хэдийгээр бүлэг дээр хилцдэг, бүлэг дээр гарсан шийдвэр, бүлэг дээр хилсэн байр суурь нь парламентын мэтгэлцээнд яваад зургатаар гараад сэтгүүлч бидний одоо сэтгэл янз юмар дамжаад ингээд хурж байгаагаар энэ баланс нь олон нийтэд харилцах баланс нь байсан байхгүй. Одоо байхгүй болох гээд байна л гэж. Парламентын танхимд тэр микрофон бол мэдээж чухлаа. Гэхдээ бид бүхэнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийнх нь байр суурь гэдээ бас өөр микрофонууд байгаа. Яг энэ бол бид хоёрын микрофон шиг. Нам төлөвшөх ёстой, нам институт болох ёстой. Одоо чи мэдж байгаа шүү дээ. Монгол хэдэн нам байгаа л те. Хэдэн яг нам шиг нам байгаад өрсөлдөөнд ороо 37 нам байдаг л те. Хэдэн цүнхэн дотор явж байдаг л те. Зарим нь тэгэл жагсаалтаа зараал урдуур учраас хүмүүстэй очиж нийлээл ингээл явж шин. Тийм учраас намын төлөвшил талд миний хувьд бол тэгийн тухайн хууль дээр бол иймэрхүү өөрчлөлт яваад парламентын мэтгэлцээнд явах байхаа л гэдэг дээр байр суурьтай байгаа юм. Бид нар ингээд нэг альва төлөвшил, альва зохион байгуулалтыг дээрээс нь ингээд зохион байгуулж хийгээд ингээд яриад штэ. Дээрээсээ байдаггүй маа гэдэг байхгүй. Юм болгоныг бид нар ингээд яг за ингээд байгаа учраас тэгчээ гэж амын боодог те. Төгжрээд байгаа учраас уул тойруулчихъя. Төгжрээд байгаа учраас дугаарыг хязгаарлалчихъя. Суур асуудлаа ярьдаггүй. Яг энэ гол асуудлын шалтгаан нь юу юм бэ? Яагаад ийм юм бэ гэдгээ ярихгүйгээр зүгээр ингээд шууд амын боогод хаагаад амын гэдэг нь нэг уутных нь амыг боогод эсвэл цонхных нь өшгийг хаагаад ингэж асуудлыг шийдэхгүй юм байл л дээ. Одоо жишээлбэл ингээд биен дээр ямар нэгэн ийм шарах гарлаа гэж үзэнгүүт шархан дээр нь лент наачаа зүгээр явуулж болохгүй шүү дээ. Шинжилгээ өгнө. Ямар нэг асуудал бол тэрийг оншилоод тэрийг нь шийднэ. Одоо манад ингээд авилга үүсэх бүрэн боломжууд нь бүрэн нээлттэй. Төр нь бүх юмыг хураагаад авцсан. Төсөв нь одоо эргэжлэх 31-ийг их найд гэсэн урхан юм. Төсөөл дээр. Төсөөл дээр тийм байгаа шүү. Энэ жил 27.3 зарлага шүү дээ. Яа тийм одоо тий. Нүүрсээ их зараад эхэллээ. Мөнгөтэй болчлоо. Одоо нүүрсний үн унаад шүү дээ. Тий одоо нэг 100 ах шиг байна тийм үү? 115 автай байх шиг. 100 орчимд ер нь эргэлдэж байна. Сүүлийн энэ жил бол 400 байлаа шүү. Жил болгон 70 сая гаргаж чадах уу гэдэг чинь эргэлзээл. Одоо зөндөө юм байна. Тий одоо тэгэл тэр төмөрлөгийн үйлдвэр гангийн эрэлтэйг одоогийн бидний тэр үеих шиг үнэхээр эрэлттэй байж чадах юм байна. Тийм зах зээл ямар байгаа вэ? Зөндөө юмнууд байна тий. Энд чинь нүүрсний тэр нүүрсийг хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тэрний эрэлт хэрэгцээн дээр гээд чинь дэлхийн нийтийн ийм харилцан уялдаа систем дотор явж байгаа худалдаа арилжаан дунд явж байгаа гэдгийг бид нэр басна. Ойлгоо ингээд бид нар ийм байхад мөнгө ийм их мөнгө байх нь гэдэг чинь мөнгө тэгээд хаалган нээлттэй байна гэдэг бол тий хаалган нээлттэй гэсэн ирнэ цонх нь хаалттай гэдэг юм уу одоо төрслөд үзүүлвэл ийм байхад бид нар үстэй тий парламентын үйл ажиллагааг яаж зохион байгуулад тэнд хулгайлах юм нь бэлэн систем нь бэлэн байхгүй. Тэгэхээр ийм байхад бид нар гол асуудлаа шийдэхгүйгээр парламентынхаа үйл ажиллагааг иймэрхүү болгоно гэдэг бол улам л хаадаг бодог руугаал явна шүү. Лобби гэдэг зүйлийг бид бүхэн маш олон жил лобби бол байх ёстой шүү. Лобби гэдэг үг, популизм гэдэг үг үгээрээ муу танигдсан юм ойлголтууд байна. Үгээрээ бол байдаг зүйл байх ёстой ч. Лобби нөгөө нийл тод нийлтэл байдаг юм л та. Ямар хууль, ямар хүмүүс лоббигоо хийж явсан бэ? Ямар сэтгүүлч, ямар улс төрчид явсан бэ гэдгийг нийлэл байж идэм л та. Ил тодын өмнө тэр лобби бүлэгийн тэр лобби үүсгэж байгаа бүлгийн зорилго зүв байх ёстой. Тийм биз дээ. Хамгийн түрүүнд тэд нар хүмүүсийн зорилго зүв байх ёстой. Одоо энэ зорилго зүв байх нөхцөл нь байхгүй нэг гэдэг чинь. Энэ их мөнгөн дээр лоббин дээр нэг асуулт байна. Энийг дийлэх хэрэгтэй. Одоо ингээд нэр дэвшиж байгаа ч юм уу улс төр дөнгөж орж ирж байгаа хүмүүс бол
их гоё сайхан юм ирдэг те. Бид хоёр олон жишээ юм. Тэгээ нэг намд очиод хайрцагл болчихдог. Болохгүй аштай гэл. Хөшгний ард болохгүй байнаа. Болохгүй байнаа л одоо. Одоо магадгүй ямар ч үр дүн гарч болно. Улс төр цаашаа яаж ч явж болно. Одоо энэ дээр бол хатуу зогсож чадна гэдэгт бол итгэл дүүрэн байж чадах уу? Чи юу гэж бодож байна? Одоо өнгөрсөн хугацаанд чи манайгаа зөндөө ажигласан шүү дээ. Олон нийтэд одоо самбуу гэдэг хүний байр суурь өнөөдөр хэлсэн үг бол түүх болоод байна. Өнөөдөр хэлсэн үг хэдэн жилийн дараа. Чи ярина гэж бодож байна. Чи намайг ингээд бүлгийн шийдвэр дээр дагаад ингээд бүдгэрээд алга болохгүй ч гэж бодож байна. Надад бол бодол байна. Би чамайг өөрөөр боддог, үнэлдэг. Миний дотоод итгэл үнэмшил өөр учраас нэмэлт цаг гаргаж ив дээр ярилцаж байгаа шүү дээ. Тийм учраас үзэгчдэд ер нь бол энэ үгийг хэлээд байна. Би зүгээр яг чамаас суугаад хариулахгүй гэсэн үг би хэлнэ л дээ. Би нэг давуу тал надад байна. Ер нь ингээд бүр ингээд өнгөрсөн ажлуудаа зүгээр ингээд амьдралаа ярих гэсэн тийм. Нотлох гээд шаардлагагүй жишээлбэл. Зүгээр ингээд нэг жоохон ийм дарамтанд орчдөг байсан бол өнөөдөр хүртэл нэвтрүүлэг явахгүй байсан шүү. Хүртэл явахгүй шүү дээ гэж. Зөвхөн нэвтрүүлэг биш. Би очисон газар болгондоо өөрчлөлт хийжсэн. Тэн дээр дандаа би өөрөөрөө л ажиллах юм шаардлага тавьжсэн. Тэгвэл өөрөөрөө ажиллаж байсан тэгээ амжилтанд хүрчээсэн. Яг нэг л салбар дотроо л доо тий. Одоо надад ийм давуу тал баг. Би чинь нэг контенттэй байхгүй. Контенттэй гэж юу? Өөрийн сувагтай. YouTube гэдэг бол залуучуудын телевиз одоо телевиз үздэг хүн байхгүй. Надад тэнд 100 мянган дагагчтай Silver Button авцсан. Сууг байна надаа. Би ерөөсөө би бүх юмаа яриад явна гэж байгаа. Зүгээр ер нь миний бодол бол тий. Бүх юмаа. Миний зүгээр влог бол ерөөсөө тасралтгүй юм. Яагаад ингэж нэг юм тийшээ ингээд ороод ингээд бүдгэрэл уусаал ингээд алгавал. Би очисон газар болгонтой өөрчлөлт хийдэг. Хэрвээ нэг ям зүрх юм болно шүү дээ. Бүлгийн шийдвэр одоо ингээд саяны хоёулаа дэгийн тухай хууль мөл ярьлаа. Зүгээр нээлттэй юм шиг л явна гэж боддог тийм. Бодож байгаа. Тий жишээлбэл би зүгээр төсөөлдөг өгшөн тий. Төсөөлөж байгаа л. Тэгээд тэр нээлттэй юм шиг явсны араас чамд ямар дарамт ирэхийг ч төсөөлж байна. Тий дарамт ирнэ. Улс төрчийн хүч гэдэг юу юм бэ? Улс төр гэдэг чинь би энийг яагаад асууж байна гэхээр ганц л одоо самбуу гэдэг хүн биш. Улс төрийг багаар хийдэг. Багаар байж нам үүсдэг. Багаар байж нам нь засгийн эрх авдаг. Багтхийн нэгэн байхын тулд олонний дэмжлэг хэрэгтэй байдаг. Хоёрд нь байнга хэлээд байгаа үз. Арт түмэн дэмжээч гуйгаад байгаа үз. Тийм учраас олон танигдсан хүмүүсийг татаж оруулж ирж шууд зүгээр нэг танигдахаас гадна үзэл санааны хувьд нэг болцсон, бат болцсон. Надад тийм хүмүүс зөндөө байгаа штэ. Бид нэр ингээ бүр нэг болцсон. Бүр бодлороо нэг болцсон хүмүүс маш олон байгаа. Тэр хүмүүс байж байгаа тохиолдолд энэ миний хүч байхгүй юу? Бидний хүч байхгүй юу? Бидний энэ хүч биш үү те? Зүгээр нэг юм бүлэг дотор нэг бааги байдаг. Тэгээд нэг ингээд нэг юм коноп хийжэж болохгүй. Баталгаатай. Яг тэгвэл бид нар өөрсдөө хэмжээндээ иймэрхүү хүчтэй учраас тодорхой хэмжээний хүчтэй учраас бид нар бусад хүмүүстэй ажил ярьж болно. Тоон штэ. Нөгөө хүмүүс биднэртэй бидний тэр комьюнититэй ажиллаа ярина. Ингэж хамтарч шийдвэр гаргана. Энэ бүх боломжтой. Бүх зүйл бол зүгээр одоо ингээд олон хүн таньдаг хэдэн хүмүүстэй бол яг энэ сэтгүүлчээр ажилласан. Тэгээд дээр нь үзэл санаа ширэлж ийсэн. Тэгээд тэрэн дээр нэгдээд ийм хатуу комьюнити үүсгэсэн. Залуучууд шал өөр. Тэгээд наазах нь одоо энэ хуулийн өрөөнд ярьж болох хэмжээ. За баярлалаа. Өмнө хоёлаа аль бие сурвал ингэж ерөөсөө ярьж байгаагүй юм байна. Яг санал бодлоо бол зөндөө олоодоо солилцсон. Маш олон зүйл дээр үзэл санаа нэгддэг. За зарим зүйл дээр ч өөр байр суурьуд бас байдаг. За тэгээд таны цаашдын ажил, амьдрал бүх зүйлд хамгийн сайхан бүхнийг хүсье. Би хувьдаа эрхэм сэтгүүлч одоо самбууг коноп биш. Тэнд бол дуу хоолой байх хэрэгтэй л гэж миний хувийн дүгнэлж. Сэтгүүлч учраас сэтгүүлч үнэтэй ганцхан дүгнэл хэлж. Би өмнө нэвтрүүлгүүд дээр ерөн дүгнэл хэлж байгаагүй. Баярлалаа амжилт хүсье. За их баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Энэ телевизээр лавгийн 50 нэвтрүүлгийн энэ 7 хоногийн сүүлийн дугаар хүрээд энд өндөрлж байна. За тэгээд эх 7 хоног болон сонгуул дуустал одоо нэвтрүүлгээ төр зогсоож байгаа. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзъя. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Батулга алт түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайд энийг ч нэр төгшөхгүй. Төрдөө ордод маргал
төшөв рүү орохыг болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.